Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баян наадмын нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг үзэгч та бүхний хүрээлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараараа бид бүхэн Өвөр хангай аймгийн Уян сумын Өвөл 7 дугаар өгийн нутагт орших Буурал хайрхны Тахилга баяр наадмыг үзэгч та бүхний хүрээлэхэд бэлэн болоод байна. За энэхүү баяр наадмыг Өвөл 7 дугаар өгийн нутгийн ард иргэд жилээс жил зохион байгуулж ирсэн уламжлалтай юм. За олон түмэндээ асхтын наадам нэрээр алдартай энэ сайхан баяр наадам олон жил уламжлал зохион байгуулагдаж одоо 7 дугаар өгийн удирдлагууд маань за нутаг орно гэсэн сэлтгэлтэй ард иргэд маань одоо тал талаасан одоо дэмжиж хамтарч ивент итгэж одоо зохион байгуулдаг уламжлалтай юм аа. За ингээд Буурал хайрхны Тахилга баяр наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа одоо зохион байгуулагдаж за нээлтийн үйл ажиллагаанд Сумбар нутгийн одоо удирдлагууд за багийн удирдлагууд болон за баяр наадмыг зохион байгуулагчид ивент итгэгчид нутгийн олон түмэн өргөнөөр одоо хүрэлцэн ирж оролцсон байгаа. За ингээд баяр наадмын эхэнд та бүхэн маань Буурал хайрхны Тахилга баяр наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагааг хүлээн авч үзнэ. Жил болгон уламжлан болгон зохион байгуулагддаг Буурал хайрхны Тахилга наадам маань ингээ өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээд морин хурдан бүхэн хүчтэй суман мэрэгэн байгуултгаагээд та бүхэн минь дэнж хотод сайхан наадаарай. За баярлалаа. За та бүхэндээ хандаж мэдлэгээ дэвшүүлж өгөх нөхөмэн Өвөр хангай аймгийн Уян сумын иргэдийн төлөвчтэй хурлын дарга Төвшин нутгийн Хөрөлбаатар таныг урьж байна. Буурал хайрхан маань энэ харагдаж байна. Буурал хайрханаар маань овгуулсан энэ асхтын наадам намайг одоо хүүхэд багтал энд ингээ зохион байгуулагддаг. Нилээ одоо өргөн дэлгэр сайхан наадам жил болгон болдог. Энэ наадамд уралдсан чэжид агсан мордууд сумын наадмын өнгийг тодорхойлдог. Энэ наадамд барилдсан бөгчүүд сумын наадамд сайн барилддаг. Ийм уламжилттай ийм бас сумын наадмын дараа орох үз ийм сайхан өргөн дэлгэр наадам болд юм аа. Энийг би бол хүүхэд байхын мэднэ морь унжин хөндөд уралдаж хүртэл явлаа. Ингээд яриад байвал энэ наадам их сумын хэмжээнд эндэлээ одоо өндөр жансаатай өндөр ийм байтай ийм наадам жил болгон ингээд болсоор ирсэн юм аа. Энийг бид нэр өнгөрсөн жил энэ одоо багийн хурал иргэдийн хурлаараа ярьж байгаад ер нь албажуулахын зүгээр юм байна гэд ингээд яригдаад явж байгаа. Хууль эрх зүйн судалж байгаа. Одоо багийн хурал дээр санаачлах гаргаад багийн хурлаар дэмжижүүл мөн одоо энэ намрын иргэдийн төлөөлөгчдийн ээлжид хурлаараа баталгаажуулаад батлаад ингээд эрх жилээс бол сумын
иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр асхтын одоо буурал хайрхны дахлаг нэртэйгээр ингээд албан ёсчоод ингээд жил болгон үргэлжлээд явнаа. Энийг бас та бүхэндээ дуулгаж хэлэхэд бас таатай байна. Ингээ албан ёсны бас нэг сумын наадмын дараа ордог ийм эрэмбтэй том наадам болгохоор бидэд зорж ажиллаж байна. За тэгээд энэ чухтойдол та бүхэн маань сайхан наадаарай. Хүрээний дуулаараа одоо энэ сайхан баяр наадмаа унтд гэж эхлүүлье. Саундра хадуунаад шилтер мөрөөрги урангай боомсны сөлийн дөрвийн дөрөвтэй бүжигчин авяас болохгүй тавлаарай. Амжилт хүсье. Enemy
За хазаргын бүгдийн хөрөмж нараар ямар ч бүгдийг сайхан орууллаа. Аливаа газрын уралдаанд 50 чинараас шалтгаалнаа. За хөрөмжүүлээ хончидоо. Ингээ хурдан азарны уралдаан энэхүү гарааны 6 дээрээс ирж байна. За Өвөр хангай аймгийн Уян сумын уяа Амгалангийн буурал азаргаас өнгөн дээр удагараа явчлаа. За наатлаар 52 дугаартай уралдааны зэмдүүдээ мордсон хурдан азаргаас нэлээд ширүүх хөлтөд гарч ирсэн байгаа. За энэ азаргууд одоо Өвөр хангай хожирсан байж баяр мөнхийн мөнх чаргалын одоо уралдаан азарга. За ингээд хурдан азарны уралдааныг Савтын зээл азарга төсөө. За энэ одоо Өвөр хангай аймгийн Уян сумын 3 дугаар ингээд Лавсрынгийн Батөрийн одоо Амарцгаан зээл азарга хурдан азарны уралдааныг одоо хөтлөөд одоо гарч ирлээ үзэгчтэй. За наат одоо энэ бор азарга одоо уршиж байгаа. Цэгэр ховцлоо өгдөнцөн бор азаргууд одоо Өвөр хангай аймгийн зүүн баялаас өмнө яаж бүжрэн болтон бор азарга 3 дээр удаа гарч ирсэн харагдаж байна. За цаатал дээр нь 38 дугаартай 39 дугаартай урдан 38 дугаартай хэр азарга энэ Өвөр хангай аймгийн 10 гэрсэн байж онхрын шийлэг хотын одоо урдан хэр азарга 2 дээр удаа гарч ирсэн. За эмэгтэй хөвгүүд унцын номергүй хэр азарга одоо гарч ирж байгаа. Энэ Өвөр хангай аймгийн зүүн баялаас өмнө яаж буян дэлгэрэн бачаалын одоо урдан хэр азарга байгаа шүү үзэгчтэй. За түүний цаатал дээр Өвөр хангай аймгийн Уян сумын 7 дугаар аймгийн алдарт яаж Тугангийн Эренчин төмбийн одоо урдан ухаа завь дээр азарга 5 дээр одоо гарч ирсэн харагдаж байна. Эхний 5 азарга хол тасаарлаа арын азаргаас жоох сэргэн боллоо. За ард дээр нь одоо 52 дугаартай уралдааны зэмд одоо мордсон хол азарга одоо өршөлж байгаа гэжтэй 6 дээр Өвөр хангай хожирсан байж баяр мөнхийн мөнх чаргалын одоо хол азарга одоо өршөлж байна. За мөн одоо энэ 69 дугаартай хамарцгаа хэр азарга одоо 7-8-ийн бөөрөн дээр одоо орж иж байгаа. 69 дугаартай уралдааны зэмд одоо мордсон байна. 111 дугаартай урдан цоогоор азарга энэ Өвөр хангай Уян сумын 5 дугааргийн сумын алдарт байж Додгийн азуулгын одоо урдан цоогоор азаргын дунд одоо ороод ирсэн байна. Түүний ардл дээр 82 дугаартай урдан за 50 дээр азарга бас одоо энэ ороод ирсэн. Өвөр хангай Уян сумын 5 дугааргийн яаж Батцүрэнгийн бүрэг төшийн одоо урдан сартаа ухаан азарга шөөдөгчтэй. За энэ ардл дээр одоо энэ шодон сүлдээ буурал азарга одоо гараад ирсэн байгаа. За энэ буурал азаргад Өвөр хангай Уян сумын 7 дугааргийн байж Бямсрынгийн Монголынгийн одоо урдан буурал азарга байгаамаа. За ингээд одоо үзүүрийн азаргууд ирсэн. За ер нь одоо зам бол одоо эвгүй байгаа учраас жоох урагшлаад бас үзүүрийн азаргууд одоо ингээд урагшлаа явчих. Энэ хүрээ азарга чинь 119 дугаартай уралдаан Өвөр хангай аймгийн зүүн баялаас өмнө яаш Дамжин чулууны мөнхтийн одоо урдан өрөө азаргууд энэ дунд хийн дээр одоо уршилж байна. 69 дугаартай амар хүрээ халзаа азарга одоо энэ дунд одоо бас одоо уршилж байгаа. 69 дугаартай уралдаан зэмсэн Өвөр хангай аймгийн хожирсан сумын алдарт яаш Батгэрлийн төмөр өчрийн хүрээ халзаа азарга баг шүү. Энэ одоо бор азарганы одоо наатлаар одоо гарч иж одоо уршилж байгаа хүрээ халзаа азарга. За түүний урал дээр одоо энэ эмэгтэй хөвгөд унтсан Өвөр хангай аймгийн зүүн баялаас өмнө эмгэд 1-р нь яач Бат дэлгэрэн бачаалын одоо урдан арай зарга 52 дугаартай уралдааны номцсон Өвөр хангай хожирсан байж баяр мөнхийн мөнх чаргалын одоо хуул азар бас одоо уршиж байгаа. За ер нь одоо өксөрлөө одоо зүтгэж байгаа харагдаж байна. За 38 дугаартай уралдааны зэмд Өвөр хангай аймгийн 10 гэрсэн байж онхрын шийлэг хотын одоо урдан арай зарга энэ азруудын өнгөн дээр одоо уршиж байгаа. Түүний арал дээр Өвөр хангай аймгийн Уян сумын аймгийн алдарт яач Тугангийн Эренчин төмбийн одоо хүрэн азар одоо уршиж байгаа. Дааган цагаас одоо урдан байсан Өвөр хангай аймгийн тархсан 100 жилийн өмнө наадам төрүүлсэн Өвөр хангай аймгийн Уян сумын олон наадамдууд айраг төрүүлж ирсэн. Энэ даван дээр ч гэсэн бас хэд удан айраг төрүүлдэг байгаа. Өвөр хангай аймгийн Уян сумын аймгийн алдарт яач Эренчин төмбийн одоо урдан хүрээ азаргууд 2 дээр явж байгаа. За ари азаргууд одоо явж байгаа. За наад азаргууд яваарай. За энэ боо азаргуудын өнгөн дээр 293 дугаартай Өвөр хангай аймгийн Уян сумын 7 дугааргийн яач Амгалангийн одоо урдан буурал азаргаа. Түүний арал дээр Өвөр хангай аймгийн Уян сумын 5 дугааргийн сумын алдарт байж Додгийн азуулгын одоо урдан цоогоор азарга одоо уршиж байгаа болоод за мөн одоо бас энэ цавдар азарга одоо уршиж байгаа. Өвөр хангай аймгийн 5 дугааргийн яач Батцүрэнгийн бүрэг төшийн одоо сартаа ухаан азарга одоо энэ харг хасмалга одоо өгд унцсан. Энэ одоо чин үндсэндээ бол одоо нэг 7-8-ийн бөөрөн дээр одоо уршиж байна. За 9-ийн бөөрөн дээр бол 69 дугаартай хүрээ халзаа азарга одоо уршиж байгаа маа үзэгчтэй. За энэ 69 дугаартай урдааны зэмдэр Өвөр хангай аймгийн хожирсан юм атар байж Батгэрлэн Бат төмөр өчрийн одоо хүрээ халзаа азарга энэ ер нь урагшлахад байгаа шүү үзэгчтэй. За жоог харагшаа энэ гайгүй тэгшин зам дээр нэг жоог харагшаа суугаад арын азарнууд аруулсан нэг 14-5-ийн бөөрөн дээр явж байгаа азарнууд гарсан. За энэ одоо хиний азарга одоо уршиж байна да. 20 дугаартай урдааны зэмдэр Өвөр хангай аймгийн зүүн баялаас маш Сүрэн ордогийн Батбаярын одоо хул азарга гараа явчлаа. 85 дугаартай урдан хээр азарга одоо гараа явсан. За 132 дугаартай урдан хүрээ азарга одоо энд одоо уршиж байна үзэгчтэй. Энэ одоо Өвөр хангай хожирсан маш төмрийн Мегомбын одоо хүрээ азарга. За энэ боо азаргуудын арал дээр одоо урж байгаа бор азаргууд одоо энэ Өвөр хангай аймгийн зүүн баялаас маш бүжрэн болдын одоо урдан бор азарга байгаа маа. Энэ цэгэр дээлтэй өгд унтсан. За наад азаргуудаа гаргаад за энэ азаргыг гаргаад юу яачи. За энэ одоо Өвөр хангай аймгийн зүүн баялаас өмнө яаж мөнх шүлөөний мөнх хөрдний одоо урдан хээр азарга шүү. Ороо өнгөрөөгөө дөхий даа хэвлээ. Айлах болж игэл одоо замаа болчлоо тэгээд одоо ер нь сайхан зүрлөөд өгөхгүй одоо өнгөний 3 азаргууд нэлээ
холхон тасарлаа үзэгчтэй Өвөр хангай аймгийн Уян сумын аж амгалангийн одоо урдам буурал азраг одоо энэ туршиж байна. 93 дугаартай Өвөр хангай аймгийн зүүн боёлын сумын уяач Нинагийн Огт хоёрын одоо хурдан хул азраг гэдэг одоо энд одоо уршиж байна. За Өвзөрийн 3-ны азрагны ард дээр явж 2 азрагн дээр ирсэн. За 5 дугаартай уралдааны зам дурдсан. За Өвөр хангай аймгийн Уян сумын уяач Лавсранган Батбаярын одоо зээр азраг бол одоо 4 бүрэн дээр одоо уршиж байна. За ингээд өнгөний 3 азраг бол одоо холхон тасраа явцсан. За бид одоо өнгөний 3 азрагныхаа араас одоо очиж байна. Өвзөрийн 3 азраг бол одоо энэ буурал хайрхны дахлага уян наадмын хурдан азрагны уралдааны хөдлөөд арын азрагнаас нэлээд одоо холхон тасарсан. За энэ 3 азрагны хооронд бол одоо хөдөлгөөнчтэй уралдаан галхандаа үзэгчтэй Өвөр хангай аймгийн Уян сумын 7 дугааргийн аймгийн алдарт уяач. За Эренчин төмбийн хул азраг одоо хүр азраг бол одоо цааталтаа одоо явж харагдаж байна. За наадал дээр нь 52 дугаартай уралдааны зам дурдсан Өвөр хангай аймгийн Учирцмын уяач Баяр мөнхийн мөнх жаргалын одоо хурдан хул азраг. За мөнх жаргалын одоо хул азраг одоо энэ уршиж байгаа харагдаж байна. За цаатал дээр нь 69 дугаартай дөрөв хүрээ алзаа азраг чинь үзүүрийн азрагн дээр одоо ороод ирсэн. Өвөр хангай аймгийн Учирцмын сумын алдарт байж Батгэрлийн төмөр очирын одоо хүрээ алзаа азраг гэсэн. За ингээд энэ 3 азраг бол одоо ингээд Өвөр хангай аймгийн Уян сумын өвөл 7 дугааргийн нутаг дэвсгэрээр зохион байгуулагдаж байгаа. За 2026 оны буурал хайрхны дахлага уян наадмын хурдан азрагны уралдааныг одоо хөтөлж үзэгчтэй. За 2 дээр одоо уршиж байгаа хүрээ алзаа азраг бол Өвөр хангай аймгийн Учирцмын сумын алдарт байж Батгэрлийн төмөр очирын одоо хүрээ алзаа азраг. Өвөр хангай аймгийн Уян сумын 7 дугааргийн аймгийн алдарт уяач Эренчин төмбийн одоо хүрээ азраг гэсэн. За ингээд энэ 2 азраг одоо хөтөллөө үзэгчтэй. За 200 метрийн зайтай бол одоо олдсон байна. За ер нь одоо өнгөний азруудаа явж л одоо үзүүр азраа хадгалах. За 2 азрагны хоорондоо осгүй сайхан уралдаан гарах юм байна да. Эренчин төмбийн одоо хүрээ азраг бол одоо ус энэ даагандаа чин аймгийн улсын бүшийн уралдаан 6-ад одоо ордолж ирсэн. За тэр цагаас хойш одоо олон одоо харин өдрөгдсөн. Энэ жил одоо 10-таа азраг шүү үзэгчтэй. За тийм Өвөр хангай аймгийн Уян сумын 7 дугааргийн аймгийн алдарт уяач Туван нөржийн Эренчин төмбийн одоо хүрээ азраг. За ер нь дааган цагаас одоо сурдан Өвөр хангай аймгийн Уян сумын за 7 дугааргийн уяач за хүрээ азраг цаатлаараа дарлаараа гарч ирлээ. Энэ наадам бас нэлээд олон удаа бас хайрладаг төрүүлжсэн баха энэ хүрээ азраг бол. За наадалны явж байгаа жижигхэн одоо хүрээ азраг бол мөн одоо Өвөр хангай аймгийн Учирцмын Батгэрлийн хүрээ азраг байгаа шүү үзэгчтэй. За сум орон нутгийн чанартай олон наадамд одоо хайрладаг төрүүлжсэн ийм одоо хурдан азраг да. Энэ жил одоо 8 настай азраг байх хэвээр хүрээ азраг бол ингээд 2 дээр гарсан. За Эренчин төмбийн хүрээ азраг тасрах нэ үзэгчтэй. Холхон тасрахын даа. За энэ 2 азраг бол одоо дахиад нөгөө хул азрагнаас холдоод одоо эхэлсэн байгаа юм. За тэгээд одоо энэ 2 азрагны хооронд бол одоо уралдаан гарах нь дээ. За Өвөр хангай аймгийн Уян сумын өл 7 дугааргийн нутагт одоо зохион байгуулагдаж байгаа 2026 оны буурал хайрхны дахлага уян наадмын өнгөний 2 азрагыг одоо бид та бүхэнд одоо харуулж байна. За хүрээ азрагтайгаа зэрэгцээ. Ер нь одоо барай өгч байгаа тийм. Одоо ингээд даваад орох уу. За ингээд анхудаага одоо шинэ асартайгаа наадамд одоо ирж та бүхэнд шууд нэвтрүүлгийг дамжуулж байна. Нутгийнхаа наадам дээр ч одоо сайхан байна. За ингээд Өвөр хангай аймгийн Уян сумын өл 7 дугааргийн аймгийн алдарт уяач Тонгийн Эренчин төм буюу одоо Сухнаа гэдэг нэрээр нь одоо манай хандахгүй сайн мэднэ дээ. За ингээд одоо хүрээ азраг бол аргагүй одоо энэ цаг төрсөн энэ нутагт одоо уралдаж суулсан. За одоо Өвөр хангай Уян сумын аргагүй одоо даалуу хурдан азраг гэдэг бол нотлохондоо үзэгчтэй. Хүрээ азраг бол одоо арын язнаасаа улмал холдож байна. За хүүхэд бол одоо сайхан дарцсан яваа. Хүүхэд бол одоо сайхан дарцсан яваа. За Өвөр хангай аймгийн Уян сумын 7 дугааргийн уяач за Эренчин төмбийн хүрээ азраг. За ингээд барай одоо харагдаж гисэн. Барай бол одоо харагдаж гисэн. За ард дээр нь хүрээ азраг Өвөр хангай аймгийн Учирцмын сумын алдарт байж Батгэрлийн төмөр очирын одоо хүрээ азраг бол 2 дээр хэвээрээ яваа үзэгчтэй. За хүрээ азраг чинь барай тарлаж байгаа харагдаж байна да үзэгчтэй. Ганган шуухан байгаа азраг байна. Ганган шуухан урдан байгаа байна да. Энэ жил одоо аймгийн наадам одоо улс улсын наадамд одоо сайхан уралдааныг бол гаргахаар байна да үзэгчтэй. Өөрийнхөө даван дээр нутаг дээр юм бол одоо хүрээ азраг бол за би шүү дээ. Би энэ нутгийн уралдаж сурсан энэ нутгийн эзэн шүү дээ гэдгээд одоо харуулж байгаа шиг удаа үзэгчтэй. Дааган цагаас одоо хурдан байсан Өвөр хангай аймгийн баяр наадам одоо олон удаа хайрладаг төрүүлж исэн. За тэгээд 2024 онд тарагцмын 100 жилийн баяр наадамд одоо төрүүлж исэн. Өвөр хангай аймгийн Уян сумын олон наадамд одоо хайрладаг төрүүлж исэн. Ийм одоо хурдан азраг байгаамаа. За ингээд эрхэм мөндөд үзэгчтэй. Өвөр хангай аймгийн Уян сумын өвөл 7 дугааргийн одоо нутаг дэвсгэрээр зохион байгуулж байгаа буурал хайрхны дахлага баяр наадмын хурдан азрагны уралдааны төрөө азраг одоо орж ирэхэд Өвөр хангай аймгийн Уян сумын 7 дугааргийн аймгийн алдарт уяач Эренчин төмбийн одоо аврах хүрээ азраг аргагүй одоо хурдан гэдгээ нотолж
2026 оны буурал хайрхны хандаглаг баяр наадам буюу Асхтын наадам нэрээр алдартай энэ сайхан баяр наадмын хурдан азарганы уралдаан төрүүлэн ирж төмөн олныг бэлсгэж байгаа торгон мөчийг одоо үзэгч та бүхэн харж байна. 22 азарга одоо урлаа. 5 сумын 22 одоо азарга одоо уралдсан. За ингээд зогсч манай жолооч. За ингээд Эренчлэнбийн хөрөө алзаа азарга төрүүлээ үзэгчтэй. За энэ амуу үзүүнд Өвөр ханга аймгийн хожирцсан машин удаачлахгүй шүү. Хожирцсан сумын алдартай Батгэрлын дөмөр чирэн одоо хөрөө алзаа азарга амуу үзүүнд одоо урдаллаа. За арын 3 азаргач ойрох юм байна. Арын хитэ азаргач бол нилээ үзүүштэй уралдаан гарахандаа үзэгчтэй. Эхний 2 азар бол одоо холгон тасраад одоо ороод ирсэн байгаа. За араас одоо зүтгэсээр байгаа энэ хээр азар одоо хамгийн ардаар л одоо гараад явжсэн. Энэ Өвөр ханга аймгийн хожирцсан уяаж Батрутган баасан жирлын одоо хурдан хээр азар байна үзэгчтэй. Энэ азар бол одоо гавчиг 6 настай азар байгаа шүү үзэгчтэй. За ингээ хээр азар 6 дүү. За ард дээр нь Өвөр ханга өнгөсөн Бацрангийн бүрэг дэшээ одоо урдан завдраад 4-д одоо ордоллаа. 7-5 дээр одоо хэний азар одоо орлоо үзэгчтэй. 52 дугаарда Өвөр ханга хожиртын Баян мөнхийн мөнх ширлээ хул азар харгийн 5-д одоо ордоллаа. За ард дээр нь одоо 93 дугаарда орлоосон зүүн бойлоос мэж нийнэгийн огт хоёрын хул азар одоо орчлоо. За 5 дугаарда урдааны зам одоо мордсон. Хиний азар одоо усан Өвөр ханга аймгийн уянгийн 3 дугаар Лавсрангийн Батөрийн одоо хамарцгаа зээрд азар одоо орлоо. За ингээд одоо ари азар 132 дугаарда урдааны зам дурдсан Өвөр ханга аймгийн үжир цумэж төмрийн мие гомбын төрөө азар орж байна. Өвөр ханга уянгийн сумын алдартай төмөр жидрийн наран дотгоо ухаан азар сая одоо орчлоо. За ингээд одоо ари азар орж ирсэн. 203 дугаарда уянгийн сумын 7 дугаар ингээд Бямсрангийн амбулангийн буурал азар одоо орж ирж харагдж байна. Өвөр ханга аймгийн уянгийн сумын 3 дугаар сумын алдартай наран дотгон цоогоор азар одоо орж ирж харагдж байна. Өвөр ханга аймгийн 7 дугааргийн уяач төр болдын одоо хурдан цоохор азар одоо орж ирж байна. Буурал хайрхныхаа тахлагын сайхан наадамда авраг азаргаа сайхан төрүүлэлээ баяр хүргэе. Баяртай. За сайхан азарныхаа тухай манай үссэн. Наа цогттой. Даагантайгаас авахгүй тэгвэл сумдаа асуудгондоо төрүүллээ. Улсын мөртнийг зургаалж ламын хэлдэг 8 ярьдаггүй. Тархтын дуу жил төрүүлсэн. Энэ асхтайхаа наадамд одоо энэ буурал хайрхныхаа наадамд юу өмнө нас болгондоо төрүүлсэн. нас болгондоо төрүүлсэн. Тэгэл За тэгэл сайхан урдан байна да. за нутгийн олондоо сайхан мэнчилгээ төвшөрхөө те. За нутгийнхаа олон агтны уяа сайхан байна. Цогоор морин урдан байгаа сайн. Ерөөстэй. За газар газрын сайн азрууд ээж Оо байна. сайн азар гэрсэн сайхан наадам байна. Хүрээ алзаа азрах сайхан амуу үзүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За өргөө сайн азрын тухай яриа те. За би Өвөр ханга аймгийн хожирцсан яриад сумын алдарт байж төмөр өчрөг гэж юм байна. Миний адарга маань Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Амротын Балжинэми. Гэхдээ Балжинэми Амротхаа унгаа зов. Тэгээд дааган цагаас хойш сайхан урдалж байна. Ер нь одоо сум аймгийн нутгийн олон хэрэгтэй те. Оо тий олон хэрэгтэй. Даагандаа уян сумын 90 жилээ төрүүлж ийсэн. Бас ингэ ярьслаа зогсож байсан. Тий. За тэгээ тусал дэмждэг бас одоо хүмүүстэй хандаж хөгжүүлмөр байна те. Тусал дэмждэг уяаны галын хамт олон бомбох та баярлалаа. Энэ буурал хайрхны наадамд одоо сайхан ирж дайрагдлаа баяр хүргэе. За баярлалаа. Нэг Өвөр ханга аймгийн хожирцсан яриад хожим 2 дугаар ингээ яач Батхдахын баасан жирал гэдгээ. Энийгээр азар Сүхбаатар аймгийн Мөнххан сум яриад Амгалан баатрын инх болд гэж ах юм унгаад байгаа. Сайхан тагч харагдлаа баяртай байна. Уяшгийн Уган баяр гэж дүү маань онцортлоо. Сайхан байна. За тэгээ тусал дэмждэг одоо хүмүүстэй хандаж хөрвөө. Оо тийм намайг одоо тусал дэмждэг аав ээж маань байна ихнэр маань бүх хүмүүстээ баярлалаа. Сайхан нацгаараа. Цавдар азар өнөөдөр сайхан уралдаж айргийн 4-т удаа орлоо баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр сайхан уралдаж айргийн дээр баярлалаа. За анхнд өөрөө сайхан танилцуулаа. Оо би Өвөр ханга аймгийн уянгийн сумын яриад Бадрал тавдгараа гэж Бацрангийн бүрөвч гэдэг. Энэ манай ахын азар байгаа юм. Бүрөвсрэнгийн чимэд даа гэж сумын алдартай байж ахын манай азар байгаа. 2022 онд аймгийнхаа бусд айргийн дээр өөртөг хүчсэн. Хангамж айргийнхаа. Тэгээд сум орон нутгата ер нь олон айрэг төрөтэй хурдацсан. Баяр наадамд одоо хул азарга сайхан уралдаж хайрагдлаа баяр хүргэе. Баярлалаа. Сайхан уралдаж айргийн даваар орлоо. За азарныхаа тухай те. Энэ Өвөр ханга аймгийн хожирцсан баяр мөнхийн унгаадаа. За энэхүү буурал хайрхны тахлаг баяр наадам буюу Асхтын баяр наадмын хурдан шандаст азарны уралдаа бас амжилттай явагдаж зохион байгуулагдаж өндөрсөн. За ингээ хурдан азарны уралдаанд төрүүлж яригдсан азарнуудын бай шагналыг одоо гардуулж байна. За ингээд хурдан азарны уралдааны бай шагналыг Өвөр ханга аймгийн уянгийн сумын угуул за бизнесмен Чимэд Дамбын чин зоргийн гэр бүл одоо хэвэн тэтгэж одоо зохион байгуулсан байгаа. За ингээд тус гэр бүлийн төлөөллүүд болон завын наадмын зохион байгуулагчдын зүгээс төрөө
амуу үзүү болон айрагдсан азарнуудын бай шагналыг гардуулж эзэн хүмүүст нь баяр хүргэж байна. За ингээд өргөмжлөл медаль мөнгөний шагналаар шагнаж урамшуулсан юм аа. За төхөөрөмжлөө орж илүү. За энэ хүн үзэгчтэй Өвөр хангай аймгийн уян сүмийн өл 7 дугаар өгийн нутаг дэвсгэр зохион байгуулж байгаа уур хайрхын тахилгын наадмын хурдан их насны мөр дэргэсээ хамгийн наадлаар шаргамар Өвөр хангай аймгийн хайрхан тоосон байж дэлгэр сайхны шаргамар хурдан их насны мөрдөө уралдааныг хөдлөөд удаа гараад ирсэн харагдж байна. Шаргамрууд нь нэлээд шантастайхан гарч ирлээ дээ үзэгчтэй. За мөн удаа цаатлаар хармар удаа гарч ирсэндээ Өвөр хангай аймгийн уян сүмийн уяаш насан дотны хармартай адилхан гарч ирсэн харагдж байна. За 30 дугаартай насан дотны хармар мөн байна. 3-ын бүрэн дээр удаа гарч ирсэн харагдж байна. За шаргамарч одоо нэг үнэхээр очтойгон гарч ирлээ дээ. Өвөр хангай аймгийн хайрхан дуудаасан байж Баасангийн дэлгэр сайхны шаргамар одоо хурдан их насны мөрдөө удаа нөхцөлсөн. За жоо хойшоо дундуухан харуулад одоо уршлээ. Өвөр хангай аймгийн уян сүмийн уяаш Бямсрангийн насан дотны одоо хурдан хармар 4-5-ын бүрэн дээр гарсан. За наадмар дуудгаа ингээ юу шүү. 124 дугаартаа урдан хээрмэр удаа гарч ирсэн. Өвөр хангай мужирсэн 1-р ингээ таш тогтгийн одоо урдан хээрмэр 3-4-ийн бүрэн дээр удаа гарч ирсэн харагдаж байна. За цаатаар 20 дугаартаа урдан хүрмэр удаа азмар удаа гарч ирсэн. Өвөр хангай аймгийн зүүн боёлын сүмийн уяаш за хиний одоо тэд урдаа хөрөм болсон мөрөдөө гараад ирсэн байна. 223 дугаартаа хурдан буурлмөр одоо наадлаар зүтгээтэй үзэгчтэй. Өвөр хангай аймгийн хүчирсэн байж алтан гэрлийн буурлмөр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. 7-8-ын бүрэн дээр одоо гарч ирсэн маань хамгийн цаатаар Өвөр хангай аймгийн уян сүмийн уяач Амгалангийн саарлмөр 7-8-ын бүрэн дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна үзэгчтэй. За энэ дунд одоо бас 85 дугаартаа хурдан мөр одоо гарч ирсэн байна. За ингээд одоо үзүүрийн нэг 10-аад мөр одоо хурдан насны мөрдөө уралдааныг хөдөлсөн шүү үзэгчтэй. 430 хэд дугаартай юм бэ? За мөн одоо бас нэг халтар мөр 456 дугаартай Өвөр хангай аймгийн хүчирсэн үеийн яаш Болдбаатарын гарам жавын одоо урдан халтар мөр одоо энэ дундуур одоо орж ирж харагдаж байна. За араас энэ 85 дугаартай урдан хармар үзэгчтэй Өвөр хангай аймгийн сүмийн 7 дугаар өгийн үеийн Банзрагчийн сүмийн ясрын одоо урдан хармар цаатлаар одоо зүтгээд бас үзүүрийн мөрдүүд ороод ирсэн. За яг надад арийнхаа мөрд наад мөрдүүд одоо хамтаа өршөөш манай жолооч. За зам бол бартаатай учраас усаахан хамтдаа уршиж ирсэн 17 дугаартай Өвөр хангай аймгийн харагдсан уяаш Вандандаржийн болгон дэрийн одоо урдан хонгор мөр одоо наадлаараа энэ цэнгэр газ мөрдөөтэй цэнгэр хувцастай өгöd унтсан. За энэ 437 дугаартай урдааны зам дутаа мөрдсөн хурдан хармар одоо сүзүүрийн мөрдүүд дээр бас одоо гарч ирсэн харагдаж байна. За ингээд хурдан их насны мөрдөө урдааны өнгөн дээр 268 дугаартай хурдан хармар одоо гарч ирсэн. 200 бормор даарс Өвөр хангай аймгийн зүүн боёлын байж Баяр Тогтхон Батөрийн одоо хурдан бормор тэр 5 дээр одоо гарч ирсэн шүү. Энэ аймаг сүм урлагийн чанартай олон наадамд бас айрагд төрүүлжсэн. Да Өвөр хангай аймгийн зүүн боёлын сүмийн угууд Батөрийн одоо хурдан бормороо. За цаатлаар одоо энэ 0 дугаартай урдааны дамжсан Өвөр хангай аймгийн хайрхан дулаасан байж Баасангийн дэлгэр сайхны шаргамар одоо хөтөлсөн байгаа. 124 дугаартай урдааны дамжсан Өвөр хангай аймгийн хүчирсэн боёш дорж тулам таш тогтгийн одоо урдан хээрмөр 2 дээр таш тогтгийн одоо урдан мөр одоо 2 дээр орсон. За 620 дугаартай юм бэ. Хөрмөр одоо бас энэ үзүүрийн мөрдүүд дээр ороод ирсэн харж байна. Энэ хиний мөр байна. Өвөр хангай аймгийн хүчирсэн мөн яаж Нямдавагийн хасардны хөрмөр шүү үзэгчтэй. Өвөр хангай аймгийн хүчирсэн мөн яаж хасардны хөрмөр мөн байна үзэгчтэй. Ингээд нэг үзүүрийн нэг 20 мөр одоо урагшиж байна. Өвөр хангай аймгийн зүүн боёлын сүмийн яаж төрнөмхийн одоо хурдан алгамөр одоо энэ бөөмөрдүүдийн цаатал одоо урагшиж байна. Энэ одоо Өвөр хангай аймгийн уян сүмийн 90 жилийн байна. Надад айрагч ийсэн мөр одоо энэ араас одоо орж иж харагдаж байна. 55 дугаартай Өвөр хангай аймгийн хүчирсэн байж соёлын жигждийн одоо хурдан мөр одоо сая энэ манай дурлаачийн дунд одоо харагдаад өнгөрсөн. За ингээд одоо Өвөр хангай аймгийн хүчирсэн байж хасардны хөрмөр хөтөлсөө үзэгчтэй. За 2 дээр хээрмөр одоо урагшиж Өвөр хангай аймгийн хүчирсэн байж дорж тогтгийн даш тогтгийн одоо хурдан дорж тогтгийн одоо хурдан хээрмөр одоо 2 дээр одоо гараад ирсэн боолол 3 дээр 223 дугаартай урдааны зэмдэрсэн Өвөр хангай аймгийн хүчирсэн байж алтан гэрлийн одоо хурдан боордмөр үзэгчтэй. Алтан гэрлийн боордмөр. За хурдан их насны мөрдөө урдааны 4-5-ын бүрэн дээр Өвөр хангай аймгийн зүүн боёлын сүм яаш Батөрийн одоо хурдан бормор одоо уршиж байгаа. За цаатлаар одоо хонгормор одоо ирсэн. За хурдан их насны мөрдөө урдааныг хөтөлж урдж ирсэн Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сүмийн уяаш Баасангийн дэлгэр сайхны шаргамар жоохон хойшлоод одоо энэ 7-8-ын бүрэн дээр одоо орж ирсэн харагдаж байна. 45 дугаартай урдааны үзсэн Өвөр хангай аймгийн уян сүмийн уяаш Тавсрангийн одоо хурдан хээрмэр 6-7-гийн бүрэн дээр одоо гараа авчих шиг болоо одоо Тавсрангийн хээрмэртэй тун адилхан мөр одоо мөр. За энэ ардын бөмбөр за наад гурав эвтэйх гарчвал за энэ мөрдүүдийн араас одоо гарчмаар байна. За энэ борморыг гаргаад тэгээд орчих гэж байна. Өвөр хангай аймгийн уян сүмийн аймаг алдаргаш наадгийн Тавсрангийн шатан бормор одоо энэ одоо орж гарч байна. За ингээд яг ингэ хараад аруулж авчираа. 456 дугаартай урдааны зэмдэрсэн Өвөр хангай аймгийн хүчирсэн мэн уяач
Болдбаатарын Гарамжийн галтармаар одоо энэ яг хийн дээр одоо уршилж байгаа мөр үзэгч тань галтармаар. За түрүү одоо хурдан их насын мөр дурданы хөдөлж урдж байсан Өвөр ханга аймгийн хайрхан дудаас мэж дэлгэр сайхны шаргамар түүний одоо урд дээр одоо уршилж байна. За энэ 30 дугаартай урдааны зэмдэл Өвөр ханга аймгийн оюун сүмийн 3 дугаар гин үеш Бямсрангийн насан дагтхан хармаар одоо энд одоо уршилж харагдаж байна. 233 дугаартай энэ хомборлмөр мөн одоо энэ Өвөр ханга аймгийн хожирцмын үеаш Алтан гэрэл онгормор шүү. Алтан гэрэл гэдэг үеаш бол 2 мөр дуулсан. За одоо ингээд хонгормор энэ дунд одоо уршилж харагдаж байна. Түүний урал дээр одоо уршилж байгаа цавдар мөр Өвөр ханга аймгийн хожирцмын үеаш соёлын жигжидийн одоо зээл талцмар одоо энд уршилж байгаа харагдаж байна. За энэ дунд одоо нэг халиумөр одоо уршилж байна даа үзэгчтэй. За энэ одоо халиумөр бол одоо 38 дугаартай уралдааны замнуудаа мөрцөө одоо хурдан халиумөр одоо бас зүрэмэрдүүдийн араас нэлээ зүтгээд одоо сайхан одоо уршилж байна. За одоо ингээд наад жалгаараа одоо гарчул тэгэл одоо бартаал одоо гайгүй болно доо. Хас эрдний хөрмөр одоо энэ мөрдүүдийн өнгөн дээр одоо уршилж байгаа. Өвөр ханга аймгийн хожирцмын үе яач хас эрдний хөрмөр одоо уршилж байна. За араас нөгөө халиумөр одоо нэлээ ширгүүлд орж байна. 6 долоогийн бөөрөн дээр Өвөр ханга аймгийн тарагцсан байж жигжид зүрэнгийн лавдэрчин одоо халиумөр одоо ороод бардж байна. За энэ хийн дээр 262 дугаар одоо Өвөр ханга аймгийн зүүн баялаас байж Батрын одоо хурдан бормор энэ бөмөрний өнгөн дээр шүү үзэгчтэй өнгөн дээр одоо уршилж байгаа. За ингээд үдзүүрийн урдморыг одоо харуулъя. 3 луу энэ 84 дугаартай уралдааны зэмдурдсан Өвөр ханга аймгийн оюун сүмийн бөөржүү 6 дугаар гин яач Хөрвийн адьясрынгийн одоо ордон зээлмэр цаатлаар одоо ороод ирсэн байгаа гэж шүү. Хөрвийн одоо адьясрынгийн зээлмэр одоо ороод ирсэн харж байна. Наатлын хэрмэр 45 дугаартай юм уу та? За энэ 45 дугаартай уралдааны зэмд дурдсан тавсрынгийн хэрмэр мөн үү? Өвөр ханга аймгийн хожирц Өвөр ханга аймгийн оюун сүмийн үеач Гамбалтын тавсрынгийн хэрмэр мөн байна үзэгчтэй. Оюун сүмийн баяр нааданд бас удаа дараадан төрөөж яригчээс ийм мөрмөр шүү үзэгчтэй. Энэ 45 дугаар 49 дугаартай уралдааны зэмд дурдсан. За өнгөн дээр одоо Өвөр ханга аймгийн хожирц сүмийн үеач дорждог хин дулам таштагтын одоо урд хэрмэр өгдөрсөн байгаа. Таштагтын одоо хэрмэр одоо сувж байгаа. За амар нангал заатал байна да. Өвөр ханга аймгийн оюун сүмийн бөөржүү 6 дугаар гин үеаш Хөрвийн адьясрынгийн одоо урдан зээлмэр 3 доор ороод ирсэн байгаа шүү үзэгчтэй. За араас алтармөр одоо орж ирсэн. За алтармөр өнгөний дөрвөн мөр дээр одоо орж ирсэн урд мөрнөөс Өвөр ханга аймгийн хожирцсан байж самбуугийн инглишгийн биш Болдбаатарын Гарамжийн одоо урдан алтармөр шүү үзэгчтэй. Цаатаар орж байгаа алтармөр бол за энэ одоо Өвөр ханга аймгийн хожирцсан үеаш Болдбаатарын Гарамжийн одоо урдан алтармөр байгаамаа. 2 луу шургуулаа үзэгчтэй. Дөрөвдөр Өвөр ханга аймгийн оюун сүмийн бөөржүү 6 дугаар гин үеач Хөрвийн адьясрынгийн одоо урдан зээлмөр одоо уршилж байгаа. Энэ Өвөр ханга аймгийн оюун сүмийн аймаг алдартай гадгийн тавсрын одоо яа шилгэн таарал уучрлуулдаг баг. За ингээд одоо дахиад нэг жалгар руу орох юм байна. За араас одоо нэг халиумөр Өвөр ханга аймгийн тарагцсан сүм алдартай жигжидэргийн лавдэрч халиумөр 7-гийн бөөрөн дээр одоо орж ирж байна. Өвөр ханга аймгийн хожирцсан үеач Алтан гэрлийн хонгормор одоо орж ирж харагдаж байна. За 55 дугаартай уралдааны зэмдүүд орсон Өвөр ханга хожирцсан үеач соёлын жигдийн зээл талцмар наатлаар одоо орж иржээ. Соёлын жигдийн зээл талцмар одоо ороод ирсэн. За цаатлаар одоо харталмар одоо орж ирж байгаа. Өвөр ханга аймгийн хожирцсан 2 дугаар гин үеач Болдбаатарын Гарамжийн галтмар одоо хурдан их насын мөр дурдааны хөдлөөд эхэллээ үзэгчтэй. Өвөр ханга аймгийн хожирцсан 2 дугаар гингөөш Болдбаатарын Гарамжийн галтмар одоо Өвөр ханга аймгийн хөл 7 дугааргийн нутаг зохион байгуулагдаж байгаа. За энэ одоо буурал хайрхын тахлаг үе наадам хурдан их насын мөр дурдааныг хөдлөөд эхэлсэн. За жоох арын мөрдүүд харуулчих. Яг арийнхаа бөөмөртөө өвчээ. За араас одоо халиумөр одоо орж ирж байгаа. Өвөр ханга аймгийн тарагцсан сүм алдартай жигжид зүрэнгийн лавдэрч одоо урдаа халиумөр одоо орж ирж байгаа. 484 дугаартай урдааны зэмдурдсан зээлмөр одоо үзүрмөр дурс Өвөр ханга аймгийн зүүн баялаг сүмийн үеач Жамин сүрэнгийн содном дөржин одоо урдан зээл талцмар одоо орсон. За энэ бөөмөртөө биш шүү. За Өвөр ханга аймгийн занаад мөртөш Өвөр ханга аймгийн оюун сүмийн үеаш Гамбалтын тавсрынгийн одоо урдан хэрмэр одоо орж ирсэн. За энэ одоо улбар шарга уцтай өгд өмцөн Өвөр ханга аймгийн оюун сүмийн үе өөржүү 6 дугаар гооч Пүрийн адьясрынгийн одоо урдан зээлмэр одоо оршиж байгаа үзэгчтэй. За одоо ингээд одоо оршилнаа. Ер нь одоо 10-ын бөөрөн дээр мөрж явж байгаа өрдөөдөг одоо үзэгчтэй авахын одоо харуулж байна. Урагшлаар анаад өцөглөгийн дотор ороод одоо урагшлаа шүү. Өвөр ханга аймгийн оюун сүмийн алдартай яаж тавсрынгийн хэрмэр одоо энд одоо оршиж байгаа. За зүрийн мөрдөө за тэгээ зөөлгөө юм шүү. Тэгээд манай жолооч явахаар явуулчихад ах юм. Харуулаа биш дээ. Өвөр ханга аймгийн зүүн баялаас мөн Жамин сүрэнгийн соном дөржин одоо урдан зээлдмэрсээ өдрийн мөрдөд ороод ирсэн. За ингээд өнгөний 3 мөр одоо орж ирсэн. За ингээд 55 дугаартай уралдааны зэмдурцсан Өвөр ханга аймгийн хожирцсан бай соёлын жигжидийн одоо урдан цавдан мөр 3 дээр цаал дээр халиумөр одоо оршиж байгаа. За халиумөр одоо Өвөр ханга аймгийн хожирцсан тарагцсан үеач жигжид зүрэнгийн тавдэрч сүмийн алдартын одоо урдан халиумөр 2 дээр ороод ирсэн байгаа. Өвөр ханга аймгийн тарагцсан сүмийн алдартай жигжид зүрэнгийн тавдэрч одоо урдан халиумөр үзэгчтэй Монгол улсын жигжид зүрэнгийн бол тавдэрч одоо урдан халиумөр одоо ороод ирсэн. За ингээд хурдан их насны мөрдөө уралдааныг Өвөр ханга аймгийн хожирцсан яаж Болдбаатарын Гарамжийн даалтар хөдөлсөн хэвээрээ үзэгчтэй. За Гарамжийн одоо хурдан халтар мөрөн дээр бол арын мөрдүүд бол орж ирэн шүү үзэгчтэй. Халтар арын мөрдүүд бол нэлээд одоо бөөндөө одоо ишиг хөлдөөж байгаа. Гэхдээ халтар мөр өдрөд тоход бол их сайхан сэлүүхэн байгаа харагдаж
байна да. Хоёр хүү одоо хүүхэд бол амын одоо ангаат цагаан татсан дараа гаргаад ирсэн байгаа харагдаж байна. За Өвөр хангай аймгийн Хужирцэн 2 дугаар өнгөж Бодбаатарын грамжин одоо халдан мөрөө үзэгчтэй. За ингээд одоо Өвөр хангай аймгийн уян сумын одоо энэ баарын асгтын сайхан хөндөй Буур хайрхын тахилга баяр наадмын арын мөрдүүд одоо орж ирж байгаа. Өвөр хангай аймгийн тархсан сумын алдарт бай жигжиг цэргийн лавдэрч айлмөр 2 дээр шүү үзэгчтэй. 3 дээр 55 дугаартаа урдааны зүгц Өвөр хангай Хужирцэн үеж соёлын жигжидийн одоо урдан зээр талцсан мөр 3 дээр гэсэн. За энэ урд мөр арын мөрдөөс жоохон сэргэн болсон. За арын мөрдөөд нэг харуулчихо. Барай бол одоо үндсэндээ бол нэлээд дөгцсөн байгаа. Өвөр хангай аймгийн уян сумын сумын алдарт бай Бямсрангийн цэдэн давгийн за 50 дээр сул хүүхэдгүү 4 дээр шүү үзэгчтэй. За арын мөрдөөд одоо орж ирсэн. Өвөр хангай аймгийн уян сумын уяач Адиазингийн одоо урд мөр одоо орж ирлээ. Араас одоо энэ 445 дугаартаа урдааны замд орсон бормор одоо орж ирсэн шүү үзэгчтэй. 445 дугаартаа Сурмажийн алтан гэрлийн одоо урдмөр одоо орж ирж байгаа харагдж байна үзэгчтэй. Өвөр хангай аймгийн уян сумын Гамболтын лавсрынгийн одоо урдан хээрмөр одоо орж ирсэн. За энэ хонгормор одоо Өвөр хангай аймгийн Хужирцэн байж алтан гэрлийн мөрмөр. За араас одоо сартай зээлмөр 10 дугаартаа урдааны замд одоо урдмөр одоо орж ирсэн. За энэ 10 дугаартаа урдааны замд урдсан Өвөр хангай аймгийн уян сум байж Наран дохтын мөнгөн сэлмийн одоо урдан зээлмөр араас одоо нэлээд ширэг үлдээ орж ирсэн дээ. За одоо ер нь үзүүлэлгөө төхгүй бол барай бол одоо төгсөн. Энэ мөрдүүдийн хоорондод үдүүштэй ганган шиг урдан гархандаа үзэгчтэй. Буур хайрхны воентэй наадам чинь үнэхээр гоё сайхан болт юм байна. За ингээд одоо үзүүрийн мөрдүүд одоо ороод ирсэн шүү үзэгчтэй. За ингээд барай бол одоо үндсэндээ одоо харагдсандаа үзэгчтэй. Батэрд нь бол одоо өнөөдөр төмөр үлгээр одоо үйлчилж байгаа да. Өвөр хангай уян сумандаас одоо ватсавсар одоо сайхан ажиллуулж одоо ард түмэнд одоо үйлчилдэг манай Батэрд нь өнөөдөр төмөр үлгээр үйлчилж байгаа. За Өвөр хангай аймгийн Хужирцэн 2 дугаар өнгө яж Бодбаатарын грамжин одоо урдан галтан мөр одоо инхүү Өвөр хангай аймгийн уян сумын өл толгоорогийн асгтын өндөө зохион байгуулагдаж байгаа. Буур хайрхны тахилга баяр наадмын хурдан их насын мөрдөө урдаан хөдөлсөө 33 алтан турд өнөөдрийн баяр наадам хурдан их насын мөрдөө урдаан тоосоо өргөж байгаа зэрэгчтэй. За халтар мөрч өнөөдөр бол одоо аргагүй одоо хурдан байгаа байна. За ингээд одоо аман хангал за аархаж одоо орж ирж байгаа юм биш үзэгчтэй. За ингээд Өвөр хангай аймгийн уян сумын өл толгоорогийн одоо хамт олонны зүгээс зохион байгуулж байгаа 2026 оны Буур хайрхны тахилга баяр наадмын хурдан их насын мөрд орж ирээд Өвөр хангай аймгийн Хужирцэн байж Бодбаатарын гарамжийн алдар мөр төрүүллээ үзэгчтэй. За арын мөрдүүд бас нэлээ бөөндөө одоо орж иж байгаа. За аман үзүүний мөр одоо орж иж байгаа үзэгчтэй. За энэ одоо 55 дугаартаа урдааны зүгс Өвөр хангай аймгийн Хужирцэн байж соёлын жигжидийн зээр талцсан мөр аман үзүүнд одоо ордлоо. За 3 дээр мөн одоо Өвөр хангай аймгийн Хужирцэн одоо Өвөр хангай аймгийн тархсан байж жигжид цэргийн 5 дээр чимээр одоо орж ирсэн. За наатлаар дайрцсан энэ Сурмажийн алтан гэрлийн алтан гэрлийн бормор одоо орсон. За энэ мөнгөн сэлмийн зээр талцсан мөр тавалчуудаа. За 5 мөрнөр орсон 6 дээр Өвөр хангай Хужиртын алтан гэрлийн хонгормор одоо орж ирлээ. Өвөр хангай аймгийн уян сум байж Гамболтын лавсрынгийн хөрмөр 6-д одоо ордоллоо. За энэ Өвөр хангай аймгийн Хужирцэн байж Хасэрдний хөрмөр 7-д одоо ордоллоо. За 8 дээр 484 дугаартаа урдааны замд урдсан мөрөд орж ирсэн шүү үзэгчтэй. 484 дугаартаа урдааны замд урдсан Өвөр хангай аймгийн зүүн боёлын сум байж Соном дэржин мөрд орж ирсэн. За энэ Өвөр хангай аймгийн уян сумын уяач Адиасрынгийн одоо мөрөд орж ирлээ. За ингээд одоо арын мөрдүүд одоо орж ирсэн. Хурдан байлаа. Сэтгэлээ олох өөрийгөө сайхан танилцуулахгүй те. Би Өвөр хангай Хужирцэн залуу байж гарамж өгдөг юм байна. Аа. За Бодбаатарын гарамжийн алтар мөрний тухай бас өөрийнхөө мөрний тухай юу те. Миний алтар мөр энэ жилийн анхны үе. Тий. Өмнө жилдээ ярьж. Өмнө баг наад нь олон гарагд төрсөн. Аа. Чансаатай сайхан урдан байна. Тийм ээ сайхан байна. Өрөндөө сайхан, зохион байгуул сайхан байна. За тэгээ манай шууд дамжуулалтаар бас одоо бас таларгадаг хүмүүстэй нутгийнхандаа гэрүүлдээ сайхан мэд төвшөлгүй лээ. За Хужирцэн 100 аавч ихнэр хүүхдтэй хөвгнөр баяр юм төрхий та. За соёлын жигштэй халдсан мөрний тухай өөр сайхан мөрний тухай юу те. Аа нь Дорн таймыг. За Манай ахын гомор гомоо. Жандан гэдэг нь гомор гоо. за өмнөх амжилтуудаас нэр. Багсаа амжилттай. За өнөөдөр бас их сайхан өтгөн наадам болж байна. Үзүүштэй ордоо болж. Сайхан болж байна. Бормор өнөөдөр Хотэлцэн алтан гэрлийн бормор өнөөдөр ягаамар одоо өнөөдөр Өвөр хангай энэ сайхан наадамд бас хайрглаа баяр хүргэе. За баярлаа. За өөргөө сайхан танилцуулаад номерны хот баяр хүргэе. Би Өвөр хангай Хотэлцэн сумын залуу байж Бодбаатарын Мадамжуу гэдэг залуу. Алтан гэрлийн манай ахын мөрөх. Удам өгсөн гэвэл Төв аймгийн Баян сумын Утган жаргал гэдэг нь унгаад. Би аймгийн алдартай Дөрсөнгийн баяр сайхан гэж хас авч ирсэн мөрөх. Энэ уянгийн 90 жил хайргажсэн. Тий, соёл хайргажсэн. Өнгөрсөн жил энд бас хайргажсэн уу? Өнгөрсөн жил энд аман үзүүдэд Уян сумын баяр наадам дайргийн 3-оор орсон. Тийм тий. Болтон байсан байна. За тэгээд наадам сэтгэл байгаа зөвхөн. Баяр наадам сайхан болж байна. Сайхан өдрөө тэгт баяр наадамчтай сайхан наадаар гिचлээ да. Зээлдмөр өнөөдөр сайхан араас зүтгээд хайрглаа баяр үргээ. За баяртай байна. За халдсан мөрний тухай баяр. Миний халдсан мөр
Казал үрээ ирсэн. Тэгээ газалгаас сайхан болтол чинь нөлөө үндсэн мэр. Энэ шинэ 7 тоног. Тий. Соёлоо юундаа төрүүлээд казал үрээ ам үзсэн. Тий. Энэ жилийн хэдэн наад? Өвөн жилийн анхны уралдаа сайхан. За буурал хайрхны наадам буюу асхтын баяр наадмын хурдан шандас их насны мөрдөө уралдаанд төрүүж яригдсан мөрдийн байшинлыг хардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд энэ удаагийн энэ жилийн хурдан шандас их насны мөрдөө уралдааныг Өвөр хангай аймгийн уян сүмийн 7 дугаар агийн иргэн за Эрдэнэ тогтхын гэр бүл одоо хөр хөвгтүүд ивент тэтгэж одоо оролцсон байгаа. За ингээд одоо ивент тэтгэгчдийн төлөөлөл болон за Сум орон нутгийн багийн одоо удирдлагууд баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс их насны мөрдөө уралдаанд төрүүж яригдсан мөрдийн байшинлыг хардуулан өгч баяр хүргэж байна. За ингэж байгаа байна. За энэ төхөөрөмж өгнө. Буулгахгүйгээр энэ хэдийг аваад үлдэх ёстой шүү дээ. Тэд нар явна л эцтэй. За ингээ хурдан соёол насны мөрд одоо хэрэгсээ үзэгчтэй. За үзүүрийн өрөөнүүд үзээ дутуу хэрэгсэндээ. За тэд нар нэг очиод нэг хараад. За очиод. За дундуур улж байгаа өрөөнүүдийг одоо бидгнүүд харуулж байгаа. Тунгууд үзүүр дээр одоо очиод миний ханах ямар вэ чи хурдан үлгүүд бас өнөөдөр байна. Хурдан соёл насны мөрд уралдааны хөтлөөд одоо гарч байгаа гэдэг нь хэлнэ. За 428 дугаартай тэр Өвөр хангай аймгийн уян сүмийн аймгийн алдарт уяач Тэрнчин лүмгийн одоо хурдан зээр дээр одоо өгшөж байгаа шиг харагдаж байна. За энэ сая 43 дугаартай урдаас Өвөр хангай өчөвцөн байж Баасан сүрэнгийн Эрдэнэчрийн одоо шар хэрвээ энэ дунд одоо өгшөж харагдаж байна. За одоо өнгөний үрээнүүд бол нэлээ бүтгээтэйгээр авцсан. Энэ дунд 135 дугаартай Өвөр хангай уян сүмийн 7 дугаар гин байж Сүгатын бүрмжийн Алтан уягийн хос хоёрын одоо хурд үрэж Өвөр хангай 7 дугааргийн одоо хурдан өрөөр одоо согшиж байгаа. За арын үрээнүүд одоо ингээд нөмрөөд одоо ороод ирсэн. За арын үрээнүүд одоо нөмрөөд ороод ирсэн. За Өвөр хангай уян сүмийн уяач Эрдэнэ төмийн зээлбэрийн хамгийн ард дээр энэ бөөрөнүүд ард дээр одоо уушиж харагдаж байна. За одоо боломжоор урагшаа очиж шууд үзүүрийн өнгөний үрээнүүд дээр одоо очиод одоо харуулъя. За шууд одоо оршоод өнгөний өрөө дээр одоо очиод одоо харууллаа. За 17 дугаартай уралдааны зам дутамрдсан Өвөр хангай аймагт харагдсан мөнгө яж үлзий үеийн Отгон баярын зээлбэрээд дундууд оршиж зөөлхөн. За ингээд очиж шүү. За ингээд хурдан соёл насны мөрдөө уралдааны Өвөр хангай аймгийн зүүн баялаас Сумын алдарт уяач мөнгөтийн одоо хурдан зээлбэрээ хөтөлсөн байгаа шүү үзэгчтэй. Түүний ардал дээр Өвөр хангай аймгийн уян сүмийн Сумын алдарт Гамбалдын савсрангийн одоо хурдан хэрүүрээ 2 дээр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За 3 дээр дахиад одоо энэ хүр хавцсан сартай хүр урагсан Өвөр хангай аймгийн уян сүмийн 7 дугаар өнгөж Сүхбаатарын Болбаатарын одоо хурдан хүр хавцсан үрээ 3 дээр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За арын өрөөнүүд одоо нөмрөөд ороод ирсэн. За 10 арын өрөөнүүд одоо орж ирсэн. За 10 дугаартай 10 дугаартай урд үрээ наатлаар одоо уршиж харагдаж байна. За энэ одоо Өвөр хангай аймгийн уян сүмийн 7 дугаар өнгөж Сүгатын бүрмжийн одоо урд нь зээр дүрээ одоо гараад ирсэн байна. 3 дугаартай уралдааны замд одоо урдсан үрээ одоо өнгөний өрөөнүүдтэй хамтаа одоо уршиж харагдаж байна шүү үзэгчтэй. За 3 дугаартай уралдааны замд одоо мордсон үрээ. За мөн одоо энэ 420 дугаартай за цаатлаар одоо зээр хонгор өрөөл одоо төссөөр байгаа өнгөний өрөөнүүдээр одоо ороод ирсэн тайм. За ингээд Өвөр хангай аймгийн уян сүмийн 7 дугаар Сүгатын бүрмжийн одоо урд нь зээр дүр бол одоо 4-5-ын бүрэн дээр одоо уршиж байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан соёл одоо шандас урдан шандас соёл насны мөрдөө уралдааны 3 дээр 92 дугаартай уралдааны замд одоо мордсон Өвөр хангай аймгийн Хөжир цэмийн 1-р гийн уяач Энхээгийн Бадар сүрэнгийн одоо цавдрүүрээ 3 дээр одоо уршиж байгаа. За одоо энэ бөөрөнүүд жоохон ойртоод одоо уршиж байгаа. Арын өрөөнүүдийг одоо харуулна. За 82 дугаартай уралдааны Өвөр хангай аймгийн уян сүмийн 7 дугаар гийн уяач Батсүрэнгийн Бүрэг дэшийн одоо хурдан задгаа дэлтэй хэрүүрээ бас энэ дунд одоо уршиж байгаа гэж байна. За энэ 111 дугаартай уралдааны замд одоо мордсон Ногоон Каасан Батгалтай өгдөн Өвөр хангай аймгийн уян сүмийн 7 дугаар гийн Сумын алдартай Цэрэн дотгон дөр болтын одоо хурдан хар үрээ энд одоо уршиж байна. За цаатлын одоо энэ 55 дугаартай өрөө чинь Хөжиртэн өрөө багш үзэгчтэй 55 дугаартай уралдааны замд одоо мордсон өрөө одоо гараад ирсэн. За энэ одоо Өвөр хангай Хөжиртэн маяг Ямсрангийн Хишиг жарлын одоо хурдан хар алга өрөө байна. За ингээд урагшлалнаа. Одоо энэ дундуур одоо энэ 82 дугаартай уралдааны замд Өвөр хангай аймгийн уян сүмийн 7 дугаар гийн уяач Батсүрэнгийн Бүрэг дэшийн одоо хурдан хээр өрөө одоо уршиж байгаа бол мөн одоо энэ 250 хэд дугаартай өрөө хамтаа одоо сайхан одоо уршиж харагдаж байна. Төвний урал дээр 268 дугаартай уралдааны замд одоо урсан хол өрөө одоо энэ 3 өрөөний дөнгөн дээр
Өвөрхангай хожирцсан 2 дугаар өгөөш Нямдавагийн Хос Эрдний одоо хурд дүүрээ шүүзэгчтэй. За 85 дугаартай уралдааны замд одоо мордсон хээр өрөөний хийн дээр одоо оршиж байгаа. Өвөрхангай Уянсумын 7 дугаар өгөөш Нямосрын Бямбат улмын одоо хурдан хээр өрөө байна. Бямбат улмын одоо хурдан хээр өрөө. За энэ өрөөнүүдийн өнгөн дээр одоо оршиж байгаа. За өнгөлөөд нэг 7-8 өрөө удагаар авцсан. За ингээд 7-8 өрөө одоо энэ Бартаг дуулаад ер нь шууд одоо үзүүрийнхээ өрөөнүүдээр одоо очив. За наад өрөөнүүд гэвнаа. Өвөрхангай Уянсумын уяач Гамбалтын Лавсрангийн одоо хурдан буур дүрээ 4 дээр юм байна. 4 дээр юм байна. Мөн одоо Гамбалтын Лавсрангийн одоо хурдан хээр өрөө 2 дээр юм байна үзэгчтэй. За Өвөрхангай Уянсумын сүм алдартай шуурлагч галын үе тэргүүн одоо Лавсрангийн одоо хурдан 2 өрөө болоод өнгөн дээр одоо гараад ирсэн. За энэ 3 дээр 290 хэд дугаартай хурдан хээр өрөө бол одоо энэ 3 дүрийн бөөрөн дээр одоо гараад ирсэн баг жишээ. Энэ Өвөрхангай зүүн баялын сүмийн 1 дуурын уяас Гамбаатарын нэргүүгийн одоо алз үүрээ байна. За Өвөрхангай аймгийн зүүн баялын сүмийн уяас Гамбаатарын нэргүүгийн одоо ордон зээр тал зүрээ 3-ын бөөрөн дээр одоо гарч ирсэн баг 4-ийн бөөрөн дээр одоо гарч ирсэн байна. За ингээд хурдан шандас соёл насны мөрдөө уралдааныг Өвөрхангай аймгийн зүүн баялын сүмийн эмгэг 1 дуурын сүмийн алдар туяач Тагмат тудмын Бөөхтийн одоо хурдан зээр тал зүрээ хөтөлсөн байгаа. Зээр тал зүрээ азган зээр тал зүрээ одоо ингээд Өвөрхангай аймгийн Уянсумын за энэ асхтын өндөр зохион байгуулж байгаа буур хайргийн дахилгын наадмын хурдан соёл насны мөрд уралдааны хөтөлсөн байгаа. Өвөрхангай Уянсумын сүмийн алдартай Гамбалтын Лавсрангийн Яндаа буур гэдэг өрөө бол одоо 3 дээр одоо гараад ирсэн болоод за Өвөрхангай аймгийн Уянсумын сүмийн алдартай яаш Гамбалтын Лавсрангийн Элбэг хээр гэдэг өрөө нь 2 дээр гараад ирсэн. Өвөрхангай аймгийн Уянсумын сүмийн алдартай яаш Лувсандуугийн Батнурын мөнх сайхан одоо унтсан байгаа шүү. Хээр үрээг зээр дээр одоо сороод ирсэн байгаа. За энэ өрөөнүүдийн өнгөн дээр бол 132 дугаартай уралдааны замд орсон. Өвөрхангай аймгийн хожирцмын 1 дугаар өгийн уяаш Төмрийн Ягамбын одоо сартай зээр дээр болоод ингээд 5 дээр одоо оршиж байгаа маа. 5 дээр одоо оршиж байгаа шүү. 5 дээр одоо оршиж байгаа. За 7 дээр бол одоо Өвөрхангай аймгийн Уянсумын 7 дугаар өгөөж Сүхбаатарын бүрэмжийн одоо ордон зээр дээр одоо гараад ирсэн оршиж байгаа. За ингээд энэ 3 өрөөл одоо 5 6 7 дээр одоо оршиж байгаа. Өнгөний 4 өрөөл одоо хоолхон тасраад энэ өрөөнөөсөө жоохон сэргэн болцсон байгаа. За манай жолооч одоо өнгөний өрөөнүүдрээ юу яа өнгөний өрөөнүүдрээ юу. За зөөлхөн дахиж очиод одоо үзүүр байна. Энэ Өвөрхангай хожирцсан 2 дугаар өгийн уяаш Баасрынгийн пүрэв төшин одоо сартаа онд өрөө 5 руу ороод ирсэн юм шиг харагдаад ах юм. За ингээд хурдан соёлын шандас соёлын насны мөрдөө уралдааны хөдөлж уралдаж байгаа өрөөнүүдийг харуулж байна. За ингээд энэ азган дэлтэй одоо энэ 296 дугаартай Өвөрхангай аймгийн зүүн баялын сүмийн 1 дугаар өгөөж Гамбатын нэргүүн одоо алзан өрөөр одоо ингээд 4 дээр одоо оршуулж байгаа. За 3 дээр Өвөрхангай аймгийн Уянсумын сумын алдарт бай Лавсрангийн Гамбалтын одоо урдан хээр өрөө одоо Элбэг хээр гэдэг өрөө 2 дээр одоо оршуулж байгаа. За Лавсрангийн сумын алдартай Өвөрхангай аймгийн Уянсумын хуурлагчууд галын тэргүүн за аймгийн сумын алдарт уяач Лавсрангийн Гамбалтын 2 өрөө 2-3-ын бөөрөн дээр одоо оршиж байна. За Яндаа буур гэдэг өрөө 2 дээр одоо гараад ирсэн байгаа шүү. Яндаа буур бол 2 дээр гараад ирсэн. Элбэг хээр нь 3 дээр гараад ирсэн. За 4 дээр Өвөрхангай аймгийн зүүн баялын сумын уяач Баатрин Амбатрын нэргүүгийн одоо халз өрөө 4 дээр одоо оршиж байгаа маа. За ингээд өнгөний өрөөнийг хөлийг харуулъя. За энэ одоо Өвөрхангай аймгийн зүүн баялын сумын 1-р өгийн сумын алдарт уяач Тагмат тулмын Монголын одоо хүрээ халз өрөө яг баа үзэгчтэй ган эрдэнэ гэдэг хөө унтсан гаргаж ирээд одоо сайхан дардсан байгаа юм байна. Аргагүй одоо азран хил хийцэн одоо орцсон ийм л одоо хурд өрөө байна да. За Өвөрхангай аймгийн зүүн баялын сумын алдарт уяач Тагмат тулмын Монголын одоо ордон цавдар халз өрөө. За энэ одоо өнөөдөр одоо Өвөрхангай аймгийн Уянсумын буур хайрхын дахилгын наадмын хурдан их насны соёл насны мөрдөө уралдааны хөдлөөд одоо оршиж байгаа. За энэ сайхан баян наадмыг шууд дамжуулалт хийх, за нэвтрүүлэг бэлтгийг одоо бид хүнтэй дэмжин одоо хамтарч байгаа хүн бол одоо Өвөрхангай аймгийн Уянсумын за иргэдийн төлөөлөгч Өвөрхангай аймгийн Уянсумаас олсон иргэдийн аймгийн иргэд урлагийн төлөөлөгч Тувсан цэргийн баяр сайхан гэдэг гэдгийг та бас талархал дэвшүүлье. За ингээд Өвөрхангай аймгийн зүүн баялын сүмийн алдартай Тагмат тулмын Мөнгөтийн завдрал зүрэ ингээд хурдан соёл насны мөрдөө уралдааны хөтлөөд арын өрөөнөөс нэлээ одоо холгон тасарлаа. Ард дээр бол одоо 3 өрөө одоо урагшилж байгаа шүү үзэгчтэй. Ард дээр бол одоо 3 өрөө урагшилж байгаа. За Өвөрхангай аймгийн Уянсумын сумын алдарт уяач хөрөгч галын дэргүүн Лавсрангийн Гамбалтын Яндаа буур гэдэг өрөө 2 дээр одоо орж ирлээ. За 3 дуу Өвөрхангай аймгийн зүүн баял Гамбалтын Лавсран шүү. Уучлаарай Гамбалтын Лавсран. За араас одоо хээр өрөө ороод ирсэн 132 дугаартай уралдааны замд орсон Өвөрхангай аймгийн хожирцсан байж Төмрийн Ягамбын сартай зээр дээр 3 доо орсон байна. За 4 дээр одоо тэг 27 дугаартай уралдааны замд орсон Өвөрхангай аймгийн Уянсум 2 дугаар сумын алдартай Гамбалтын Лавсрангийн Элбэг хээр гэдэг өрөө 4 дээр 5 дээр үзэгчтэй Элбэгээр Өвөрхангай аймгийн Уянсумын сумын алдарт уяач Батбарын мөнх сайхан одоо унтсан байгаа харагдаж байна. За Элбэгээр бол 5 дээр за араас хонгор алз өрөөд орж ирнэ. Энэ одоо харахгүй одоо урд үрээ шүү дээ. За одоо Дөхөөрөмжний араас одоо гарсан байгаа юм. Энэ одоо Өвөрхангай аймгийн хожирцсан 2 дугаар сумын уяач Чулуунбатын Юндан цоодлын одоо урд хонгор алз өрөө
5 руу шуруулаа. Өвөр ханга аймгийн Хөжирцүмийн уяач Юндан цоодын онгор алзуу үрээ. За наад өрөөнүүдийг явах уу? Арын өрөөнүүдийг харуулах уу? Барай дөхөцөн үү? За арын энэ хоёр үрийг одоо харуулчаа. Эхний 6 өр одоо гарч ирсэн. За ар дээр хар өрөө одоо орж ирж байгаа. Өвөр ханга аймгийн Хөжирцүм 2 дугаар үгийн уяач Уртнасанган Батбаатарын одоо хар өрөө одоо орж ирж байгаа шүү үзэгчтэй. Уртнасанган Батбаатар хар өрөө орж ирж байгаа. Түүний арал дээр 423 дугаар одоо урдааны зам дурдсан хөр өр одоо орж ирж байгаа харагдаж байна. За одоо урагшлаа. Одоо урагшлаад үзүүрийн өрөөнүүдэд харуулъя. За энэ хар үрээж бас одоо урагшхын дүрээ байна да. За ингээд өнгөний өрөөнүүдийн хооронд үзүүштэй урдаа гараханд арын өрөө шахаад одоо ороод ирсэн. Юндан Өвөр ханга аймгийн Хөжирцүмийн уяач Чулуунбатын Юндан цоодын хонгор өр ороод ирсэн байгаа. За 132 дугаар урдааны зам дурдсан Өвөр ханга аймгийн Хөжирцүмийн 1-р уяач Төмрийн Мягомбын Сартай зэр дүрээ 2 доо ороод ирсэн. За Юндан цоодын хонгор зүтгэсэндээ Яндоо буурд 2 дээр Өвөр ханга аймгийн Уян сумын хуурагшуулах галын дэргөө сумын алдарт уяач Гамбалтын лагсрангийн одоо урдан Яндоо буурд 2 дээр одоо оршиж байгаа. За өнгөрийн үрээ тасардсан те өөр одоо бариараа орчин өдөрдөө таралцсан юм байна үзэгчтэй. За буурлөрөө одоо амын үзэнд одоо ордлох нь. За харин зурхаа дээр ажиг шиг арын өрөөнд усвж байгаа. За ингээд Гамбалтын лагсрангийн Яндоо буурал амын үзэнд одоо ордлоо. Өвөр ханга аймгийн Хөжирцүмийн уяач Төмрийн Мягомбын Сартай зэр дүрээ Айргийн 3, Айргийн 4 дээр Өвөр ханга аймгийн Хөжирцүм 2 дугаар үгээ Чулуунбатын Юндан цоодын хонгор халзуу өрөө. За Айргийн 5 дээр мөн одоо Өвөр ханга аймгийн Хөжирцүм 2 дугаар үгээ Уртнасанган Батбаатарын хар өрөө одоо ордлоо. Гарсан цагаас өнгөн дээр одоо уралдаж байсан Өвөр ханга аймгийн Зүүн боёл усаж Ганбаатарын нэргөөг өрөө 6 дээр одоо ордлоо. За 85 дугаар уралдааны замд Өвөр ханга аймгийн Уян сумын 7 дугаар үгээч Жамин Осрын Бямдулмын одоо урдан хээр үрээ 7 дээр одоо урдлаа. За ингээд 7 дээр одоо урдлсан. За арын өрөөнүүд одоо орж иж байна. За 8 дээр энэ Өвөр ханга аймгийн Уян сумын алдарт уяач Гамбалтын лагсрангийн одоо урдан хээр үрээ 9 дээр одоо орж ирж байна. За 8 дээр Уян сумын 7 дугаар үгийн Сүтэн бүрж үе зэр талцсан үрээ. За ингээд одоо арын өрөөнүүд ингээд одоо орж ирлээ. За ингээд одоо 425 дугаар та энэ Өвөр ханга аймгийн дарагдсан байж Хөрөв Дэржин Бат цаахны Шиирцгаа хөрөө авраараа 10 дээр одоо ордолж байгаа юм байна. Манай бүр дүрэ Монгол улсын алдарт туяач Ганбаатар харин болдог гэж ялах юм уу байгаа. За. Би сугалж ийсэн. За. Янхнагаар хож сайхан ам үзүүлээ. Өмнөх амжилтууд нь сумдаа нэг 2 ам үзүүлсэн. Тэгээд тийм амжилт. За ер нь газар хурж уус нэлээ өтгөн чанартай наадам боллоо тий. 2 соёлын тавилаа. Нэг нь 10 гар гарчлаа. За тэгээд нутгийн олондоо сайхан тусад дэмждэг хүмүүс таа. Тэгээд уяач туслах хүүхдүүд тэгээд ойрхон туслах хүмүүс сайхан баярын мэнд хүргэе. Яг наадмын нэл сайхан байлаа. Хуурнагч хулиг галынхан одоо хуурнагч хулиг галаас манахаас чинь 4 мөр явсан. 1 мөр 3-аар тэгэхгүй 1 мөр 7 гарчлаа. За сайхан орлож байна. За ялхан танилцуулаад өрөөний халах байдаг. Намайг Өвөр ханга аймгийн Хөжирцүмийн харьяат Мягомбын сумын алдар гэдэг. За манай өрөө битүү тахил таа. За та өрөөний халах байдаг тий. Сартай өрөөний тухай ярил. За манай нэг ах юм да. За. За сайхан. За сайхан. Хонгор алзуу өрөө хараас зүтгээд сайхан наадам айрагдлаа баяр хүргэё. За сайхан байна уу. Хойноос зүтгээд хонгор алзуу юм найлгийн төрөвтэй орлоо. За хордон өрөөдөө өрөөнийхөө тухай сайхан яриул тий. Энэ Сүхбаатар аймгийн Халзан сумын хатуу. Манай ахын хатуу. За. Манай ахын өрөө. Би Өвөр ханга Хөжирцүмийн 2 дугаар үгийн малчин Батбаатар гэдэг. За хар өрөө сайхан арханаас зүтгээд одоо сайхан яриулаа. Тэглээ баярлалаа. Өрөөнийхөө удам могшил амжилт гэж сайхан яриул. Энэ манай найз Жамдан гэж хүний онгон тий. Далгармаагийн Жамдаа гэж. Тэр хүний онгон хатдаг. Энэ тэгэл онгон хатдаг гэсэн. За наадмын сэтгэлээ онцоо тий. За энэ сайхан наадам болж байна. Нар хорд игшэрсэн сайхан өдрөнцөө гоё байна. Одоо морой харигдсандаа баяртай байна. Ой наадам жолон төмөндөө баярын мэнд хүргэе. За асгтын наадам буюу буурал хайрхны тахилгын наадмаа хурдан шиндээ соёл насны мөрд уралдаан төрүүлж яригдсан мөрдийн бай шагналыг одоо хардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За төрүүлж яригдсан мөрдийн бай шагналыг Өвөр ханга аймгийн Уян сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Тамсгийн одоо гэр бүл одоо ивент итгэж одоо оролцож за хурдан шиндээ соёл насны мөрдийн уралдааны бай шагналыг хардуулан өгч баяр хүргэж байна. Ингээ нэгээс 5-д одоо хурдсан буюу төрүүлж амуу үзүүлж харигдсан одоо хурдан соёлонгуудын эзэн хүмүүст баяр хүргэж шагналыг хардуулан өгч баяр хүргэлээ. За Өвөр ханга аймгийн Уян сумын өлд 7 дугаар үгийн
буурал хайрхны дахлаг баяр наадам буюу за асхтын одоо баяр наадамын үеэр за үндэсний шагаан 10-ны тэмцээн, за үндэсний ном чагаан 10-ны тэмцээнүүд одоо зохион байгуулагдсан юм аа. За тус тэмцээнүүд одоо газар нутгийн олон сайхан мэрэгчүүд олноор одоо хөрвөлдсөн гэрж цэцмэрэгнээ одоо сарин өрөлдсөн. За эхнээсээ энд тэмцүүхэн олон сайхан өргөтэй, олон сайхан шилдэг харваатай тус тэмцээн бол одоо өргөн дэлгэр сайхан үргэлжлэж шилдэгүүдэн тодорхойлсон юм аа. За ингээд үндэсний шагаан 10-ны тэмцээний багийн төрөлд 1-р ойронд Уян сумын аймгийн гоц мэргэн Батагийн баяр манаа ахлагчтай Алтан зурхаа баг орсон бол 2-р ойронд Тарагт сумын аймгийн гоц мэргэн Бачгаал ахлагчтай Арван талын ухаа баг, за 3-р ойронд Сансар буян ахлагчтай Арваа гэрсмийн баг тамирчид орсон юм аа. За ингээд үндэсний шагаан 10-ны тэмцээний багийн төрөлд амжилттай оролцсон баг тамирчдад за баяр наадмыг зохион байгуулагчид болон за авэд итгэгчдийн зүгээс баяр шагналын одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За мөн түншлэн үндэсний шагаан 10-ны тэмцээний цуваа 10-ны төрөлд Монгол улсын үсэг өдөр мэргэн Мөнхөлзий төрүүлсэн бол аймгийн гоц мэргэн Мөнхөрдөн Уранга аймгийн Тарагт зумаас оролцогч за Сансар буян нар одоо 2-3 дугаар ойрд одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За мөн одоо үндэсний шагаан 10-ны цуваа 10-ны төрөлд амжилттай оролцож шагналт байрлалд одоо шалгарсан тамирчдын шагналыг за баяр наадмын зохион байгуулагчид болон за ивент тэтгэгчдийн төлөөлөлд гардуулан өгч баяр хүргэж цаашдынх нь оролдоо наадамд нь амжилтын дээдийг өсөн өрөөс юм аа. За мөн түншлэн буурал хайрхны дахлаг баяр наадам буюу асхтын баяр наадмын үеэр за ном чагаан 10-ны тэмцээн одоо зохион байгуулагдсан. За сүүлийн жилүүдэд одоо эрчимтэй хөгжиж байгаа тус одоо ном чагаан 10-ны тэмцээнд за Өөр хангаан аймгийн одоо олон сумдын баг тамирчид одоо хөрөлцөн ирж цэцмэрэгнээ одоо сорин хөрсөлдсөн байгаа. За ингээд ном чагаан 10-ны тэмцээний дүн гарахад за 1-р ойронд Коморо ахлагчтай за Өөр хангаан аймгийн Уян сумын Бөөрөлжүүд 6-р баг тамирчид 1-р ойронд орсон бол за 2-р ойронд аймгийн гоц мэргийн Чулуун бот ахлагчтай за Өөлт 7-р баг тамирчид орлоо. За 3-р ойронд Болдоотор ахлагчтай баг тамирчид орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За харин цуваа 10-ны төрөлд за Чулуун хүү 1-р ойронд орсон одоо амжилтыг үзүүлсэн юм аа. За энэ хүү одоо ном чагаан 10-ны тэмцээний төрлийг Өөр хангаан аймгийн Уян сумын Үлд 7-р иргэн Лавдөржин гэрвэл ивент тэтгэж оролцсныг та бүхэндээ тулгаад байна. За ингээд Өөр хангаан аймгийн Уян сумын буурал хайрхны дахлаг буюу асхтын баяр наадмын үндэсний шагаан 10-ны тэмцээн, үндэсний ном чагаан 10-ны тэмцээн өргөн дэлгэр болж шилдэгүүдэн шалгуурлан өндөрлсөн юм аа. Ном 10-ны тэмцээнд амжилттай оролцож төрүүлээ баяр хүргэё. Их баяртай байна. Өнөөдөр нар хурдаг ширс ёо сайхан бороо хургүй, сайхан дулаахан тийм баяр наадам болж байна. Одоо ивент итгэсэн энэ хүүд бол их баярлж байгаагаа илэрхийлж байна. За баг хамт олонтоо. Баг хамт олонтоо олон их амжилт гаргаж дараагийн тэмцээнүүд амжилттай хадгалахыг хүсье. Төхөөрөмжуулаа хоржлоо. За энэхүү эрхэм өнөд үзэгчтэй Өөр хангаан аймгийн Уян сумын Өвөлд 7-р огийн буурал хайрхны дахлаг баяр наадмыг хурдан хязгаал насны мөр дутаагаар 6 дараас эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгч та бүхэн хараа. За наадлаар одоо буур дүр одоо гарч ирсэн шүү үзэгчтэй. За өнгөн дээр 229 дугаартай хурданы замд одоо мөрцөн хурдан үрээ одоо нэлээд ширэг бүрэлдэхүүнтэй гарч ирлээ үзэгчтэй. За энэ одоо Өөр хангаан аймгийн хайрхан дулаан сумын уяач Мөнхбаатарын Бадамдөржин одоо хурдан хүрээ одоо синд гарч ирж байгаа харагдаж байна. За жоох яг дунд 2 дээр одоо гараад ирсэн. Зэр тал зүрүүлээд Өөр хангаан аймгийн хайрхан дулаан сум уяач Бадамдөржин одоо хурдан үрээ шүү үзэгчтэй. За арын өрөөнүүд одоо нэлээд ширүүгэн хөлдөө одоо орж ирж байгаа. За ингээд одоо газрын нутгийн олон сайхан одоо хурдууд усэрж байгаа. Жоох хоёрдоо яг дундуурхан одоо ороод одоо уршиж чараа. За ингээд өнгөний өрөөнүүд бол одоо гараад ирсэн. Өнгөн дээр 110 хэд дугаартай юм бэ? Бор 111 дугаартай Өөр хангаан аймгийн Тарагт сум уяач хиний өрөө гарч ирж байгаа юм. Хүрээ халзан үрээ гэсэн байгаа. Баатар чулууны хүрээ халзан үрээ гэсэн боруу хар үрээ шиг одоо харагдаад байгаа юм. Бүртгэл дээр бол одоо тэгж одоо харагдаж байна. За арын өрөөнүүд одоо орж ирж байгаа. Тун удахгүй таг 82 дугаартай хурдан бор үрээ энэ дундуурхаа орж ирээд одоо уршиж байгаа үзэгчтэй. За энэ одоо Өөр хангаан аймгийн хайрхан дулаан сум 2-р огийн уяач Даваацрангийн амар сайхны одоо хурдан бор үрээ энэ дундуурхаа одоо орж ирсэн байгаа харагдаж байна. За энэ 22 дугаартай Өөр хангаан аймгийн Уян сумын уяач Гончиг сүрэнгийн лавгийн бор үрээ одоо энэ одоо орж ирж байна. За энэ хийн дээр энэ Өөр хангаан аймгийн Уян сумын Бадрал 5-р огийн сумын алдарт уяач Бямсрынгийн оюун сүрэнгийн бор үрээ өнгөрсөн жил Өөр хангаан уянгийн наадамд айргийн 4 удаа урддаг бор үрээ энэ үрээнүүдийн өнгөн дээр одоо орж ирлээ шүү үзэгчтэй. Өөр хангаан аймгийн Уян сумын Бадрал 5-р огийн уяач Бямсрынгийн оюун сүрэнгийн одоо хурдан бор үрээ үзэгчтэй. Өнгөрсөн жил одоо хурдан байж оролцсон болгондоо айрыг дөрүүлжсэн. Түүний ард дээр орж ирж байгаа хээр үрээ бол Өөр хангаан хожирцсан уяач Чулуун батын өсгөрийн одоо хурдан хээр үрээ шүү. За араас одоо энэ 22 дугаартай Өөр хангаан аймгийн Уян сумын за
бөөрөлжүү 6 дугаар өгөн үеяч гончигсрынгийн 5-гийн одоо хурдан бор үрээ одоо ороод ирсэн бор үрээ одоо ороод ирсэн харагдаж байна. За мөн одоо 135 дугаартай энэ ард дээр зээл дээр хөрөө орсон Өвөр хангаан уянсмын 7 дугаар өгөн Алтан уугийн хос үерийн одоо хурдан үрээ хос үерийн одоо хурдан хөрөөрөө одоо оршиж байгаа. За одоо жоо урагшлаад юу шүү. За урагшлаад юм. За энэ өрөөнүүдийн өнгөн дээр одоо Өвөр хангаан уян сумын сумын алдарт байж аймгийн авраг малчим оюун ямсрын одоо хурдан бор үрээ одоо оршиж байгаа. Түүний цаатлаар хээр үрээ одоо орж ирсэн уян сумын 3 дугаар өгөн тавгсрын Батөрийн одоо хурдан хээр үрээ одоо орж иж харагдаж байна. За одоо өнгөний нэг 10-аад үрээ одоо тасарсан байдалтай оршиж байгаа. За зөөлгөн. За яг ард дээр нь дараатаа одоо харуулаад одоо оршилно. За наадлын бор үрээний номер бол одоо сайхан одоо харагдахгүй байгаа. 111 дугаартай л гэж одоо би хараад байгаа юм да. За энэ одоо энэ Өвөр хангаан аймгийн Тарагцсан үеяч дөржийн одоо хурдан хүрээ хал зүрэ гэж бүртгэлтэй байх юм 118 нэг юм шиг. За цаатлын одоо хурдан бор үрээ бол 82 дугаартай уралдааны замд орсон. Өвөр хангаан аймгийн хайрхан дулаасны 2 дугаар өнгө яаж Даваацрангийн амар сайхны одоо хурдан бор үрээ юм байгаа юм. За хурдан шантас хурдан хязаад насны мөрдөө уралдааныг Өвөр хангаан аймгийн Тарагцсан өнгө яаж Бадралын инкодын одоо хурдан зээр дээр одоо хөргөн зээр дээр хөтөлсөн байгаа үзэгчтэй. За энэ одоо хөр үрээ одоо даваа баяр гэдэг одоо унтсан байгаа. Өвөр хангаан аймгийн Тарагцсан өнгө яаж за Өвөр хангаан аймгийн Тарагцсан тав дуургийн үеяд Бадралын инкодтой одоо хурдан зээр дүрэ өнгөн дээр за 2 дээр бол Өвөр хангаан аймгийн хайрхан дулаансан үеяд Даваадэржин амар сайхны одоо хурдан үрээ одоо оршиж байгаа маа. За өнгөлөөд бол зээр дүр одоо өнгөний өрөөнд дээр очиог байгаа мэж үзэгчтэй. Энэ 3 өрөө одоо 2 3 4 дээр одоо оршиж байгаа. За хурдан хязаад насны мөр дууралдааныг дөнгөж өргөнгөд хөдлөөд одоо оршиж байсан. Өвөр хангаан аймгийн хайрхан дулаансан 2 дугаар өнгө яаж Мөнхбаатарын Бадамдэржи аль зүрэ хурдан хязаад насны мөр дууралдааныг хөдөлсөн байгаа харагдаж байна. За хөрдөл одоо хурдан хязаад насны мөр дууралдаан дөнгөж өргөнгөд одоо хөдлөөд одоо гарч ирсэн. Өвөр хангаан аймгийн хайрхан дулаансан өнгө яаж Мөнхбаатарын Бадамдэржин одоо хурдан зээр тал зүрэ. За энэ одоо зээр тал зүрэ ингээд хурдан хязаад насны мөр дууралдааныг хөдөлсөн байгаа. За буурал хайрхны одоо буянтай сайхан наадам бол өргөн дэлгэр одоо сайхан болж байна. За арын өрөөнүүд одоо орж ирсэндээ Өвөр хангаан аймгийн Тарагцсан өнгө Бадралын инкодын одоо хурдан зээр дүрэ 111 дугаартай уралдааны замд одоо орсон бор үрээ 2 дээр үзэгчтэй. За 3 4 дээр бол 82 дугаартай уралдааны замд орсон Өвөр хангаан аймгийн хайрхан дулаансан өнгө яаж Даваацрангийн амар сайхны бор үрээ юм байна шүү. Даваацрангийн амар сайхны бор үрээ 4 дээр за арын өрөөнүүдэд харах боломж байгаа бол үүдэн. За арын өрөөнүүдэд харах уу. За ингээд ихний 4 өрөөд ингээд хурдан шандас хязаалт насны мөрдөө уралдааныг хөдлөөд арын өрөөнүүдсээ нэлээд сэрхэн боллоо. За ингээд одоо энэ өрөө одоо ороод ирсэн. За ард дээр номергүй хээр өрөө орж ирсэн. За мөн одоо 69 дугаартай загал руу орж ирсэн. Өвөр хангаан аймгийн уян сумын үеяж Бямсрангийн уян сумын одоо хурдан бор өрөө одоо орж ирсэн. За энэ 69 дугаартай хурдан загал өрөө бол одоо Өвөр хангаан аймгийн Хужирт сумын 2 дугаар өнгөж Батгэрлийн дөмөр өчрийн загал халзан өрөө байгаа шүү үзэгчтэй. За ингээд өнгөний хэдэн өрөө тасарч ба 8 өрөө тасарч байгаа юм болов 8 өрөө одоо тасарсан. За 8 дээр одоо Өвөр хангаан аймгийн уян сумын алдарт уяач аймгийн авраг малчин оюун сэрнгийн одоо хурдан өрөө одоо оршиж байгаа. Бямсрангийн оюун сэрнгийн одоо хурдан өрөө одоо ингээд одоо оршиж байгаа. Эхний 8 өрөө одоо тасарсан байдалтай хурдан хязаад насны мөр дууралдааныг хөтлөөд одоо оршиж байна. За одоо энэ бартаа гараад гарчвал тэгэл үзүүрлүгэ өмнөхөө өрөөдөө зүтгэндээ. За яг наад дээр дахиад хурдтарлаа. Батгэрлийн төмөр өчир загал халзан өрөө. Чадан сүлдээ Өвөр хангаан аймгийн Хужирт сумын яач төмөр өчир өрөө шүү үзэгчтэй. За өнгөж уралдаад байсан нөгөө хэний өрөө суучлаа. Амар сайхны өрөө суучих шиг боллоо. За Өвөр хангаан аймгийн оюун сумын яач оюун сэрнгийн одоо хурдан бор өрөө одоо гараад ирсэн харагдаж байна. За энэ задгаа дэлтэй хурдан хээр өрөө өнөөдрийн баян наадам хурдан шандас хязаад насны мөр дууралдааны 6 дээр одоо гараад ирсэн одоо оршиж байгаа. За 172 дугаартай уралдааны замд одоо мартсан юм болов. За энэ одоо өрөө бол одоо араас одоо зүтгээд одоо гараад ирсэн. За түүний урал дээр явж байгаа бор өрөө одоо Өвөр хангаан аймгийн уян сумын алдарт байж аймгийн авраг малчин оюун сэрнгийн одоо Бямсрангийн оюун сэрнгийн одоо хурдан өрөө. За одоо өнгөнийхөө өрөөнүүдээр дөхөн шүү. Өдөртөгөө 4 өрөө салцсан байгаа. Бямсрангийн оюун сэрнгийн одоо хурдан бор өрөө одоо 5 дээр юм байна. 5 дээр яг дараатаа одоо сайхан уршиж байна. За энэ хээр өрөө одоо Өвөр хангаан Хужирт сумын 2 дугааргийн уяаж Чулуунбатын өсгөөгийн одоо хурдан хээр өрөө 4 дээрээ үзэгчтэй. Чулуунбатын одоо өсгөөгийн хээр өрөө 4 дээр одоо уршиж байгаа. 4 дээр одоо уршиж байна. За хурдан шандас хурдан хязаад насны мөр дууралдааны өнгөний 3 үрээ гарсан цагаасаа одоо хурдан хязаад насны мөр дууралдааныг хөтөлж одоо ордож байгаа 3 үрээг одоо манай зуруулаач одоо та бүхэндээ харуулж ихэлсэн. За бор өрөө л одоо 3 дээр за 130 дугаартай уралдааны замд одоо мордсон. Өвөр хангаан аймгийн Тарагцсан үеяч Бадралын инкодын одоо хурдан хүрэн зэр дөрөө бол одоо хүр өрөө бол 2 дээр одоо оршиж байгаа. 2 дээр одоо оршиж байгаа. За энэ 2 үрээч бас араас бол сэрүүхэн. За энэ 3 арын үрээ харуулъя. Хээр үрээ ирсэн. 197 дугаартай уралдааны замд орсон. Өвөр хангаан Хужирт сумын 2 дугаар өнгөж Чулуунбатын өсгөөгийн одоо хээр өрөө наадлаад зүтгэсэн. Наад 3 өрөө төдлөөр
Хээрүүрээ ч юм бол одоо нэг зөв талаар нэг зүсэл гарлаа да. Ганган шиг уралдаан болж байна үзэгчтэй. Та бүхэнд энэ цаг уралдааныг хөргөх Өвөр хангай аймгийн Уян сумын угуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлын төлөөлөгч Тувсан цэргийн баяр сайхнууд хамтран ажиллаж байгаа. Аймаг сумрантгийнхаа төлөөс зүрх сэтгэлтэй олон үйл ажиллагаанд наруудаас бид хүнтэй хамтран ажилладаг. За одоо урагшлаа шүү. Хээрүүрээ зүсээд 2 дугаар Өвөр хангай аймгийн хожирцсан 2 дугаар ингэж Чулуунбатын өсгөрийн одоо урдан хээрүүрээ бярлагдуухан уртлагдуухан ийзтэй сайхан үрээ байна да. За ингээд Өвөр хангай аймгийн хожирцсан 2 дугаар Чулуунбатын өсгөрийн одоо урдан хээрүүрээ 2 дээр ороод ирсэн. За хурдан шандас хязгаалнасны бэртэ уралдааныг Өвөр хангай аймгийн хайрхан дулаан 2 дугаар өнгөж Мөнхбаатарын Бадамдэржин одоо хурдан халзуурэ Тарсан цагаас хөдөлсөөр угаад одоо сорж ирсэн байгаа. За ер нь одоо холхон тасарсан байсан. Хээрүүрээ чин зэр тал зүрээн дээр очиж урдах юм байна да. За манай жолооч урагшлаад өгөөрэй. За манай Өвөр хангай аймгийн Уян сумандаа ус одоо авцсрын үйлчилгээ ард түмэндээ өргөдөг манай Батэрдэн найз маань өнөөдөр бас ингээд хурдан мордын уралдааны энэ сайхан дамжуулалтын төмөр үлгээр одоо бид хүнд үйлчилж байгаа. Төгс төгөлдөр сайхан уралдааныг бид хүн үзэж байна. 36 өрөө одоо бүртгэж уралдааны замдаар хурдан хязгаалнасны мөрдийн уралдаанд хээрүүрээ ирээд нэг хинэггүй уралдтай байна. Энэ хээрүүрээ одоо Өвөр хангай аймгийн хожирцсан 2 дугаар өнгөж Батгэрлийн дөмөр чирэн 197 дугаар Чулуунбатын өсгөрийн одоо урдан хээрүүрээ. За хээрүүрээ бол одоо Өвөр хангай аймгийн хожирцсан яаж Чулуунбатын өсгөрийн одоо урдан хээрүүрээ юм байна. За гарсан цагаас хурдан хязгаалнасны мөрдийн уралдааныг Өвөр хангай аймгийн хайрхан дулаан байж Мөнхбаатарын Бадамдэржин одоо урдан заяр тал зүрэ. За хээрүүрээ наагур нь одоо дийлээд гараад ирлээ шүү үзэгчтэй. Аргагүй араас үтгсэндээ өсгөөгийн өсгөрийн хээрүүрээ. За ингээд одоо энэ хоёр үрээ арын өрөөс одоо олдсон барай одоо үнцэндээ нэлээ төгссөн байгаа. Үнэхээр галтайхан ганган шухан хиймэр тойхон уралдааныг одоо гаргаж байна. За өсгөөгийн хээрүүрээ өнгөн дээрээ Өвөр хангай аймгийн хожирцсан бай. За хожиртынхын ч өнөөдөр энэ Бадамдэрж одоо олон хайраг төрөө авч байгаа да. За дахин нэгэн төрөө авахыг одоо байх гэж боллоо. Өвөр хангай аймгийн хожирцсан 2 дугаар ингээд Чулуунбатын өсгөрийн одоо урдан хээрүүрээ Чулуунбатын өсгөрийн одоо хээрүүрээ хөтөлсөн. За амуу үзүүн дээр одоо Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын үеч Мөнхбаатарын Бадамдэржин зэр тал зүрэ гарсан цагаас хурдан хязгаалсан насны мөрдө уралдааныг хөтлөж уралдсан өрөө бол одоо ингээд 2 дээр одоо явж байгаа. За 3 дээр бол одоо бор хал зүрэ одоо орж ирж байна. 4 дээр Ямсрынгийн оюусрынгийн одоо урдан бороо 4 дээр арын өрөөнөөс жоохон салж байгаа харагдаж байна. За энэхүү эрхэм мөнд үзэгчтэй Өвөр хангай аймгийн энэ 7 дугаар ог. За тэгээд одоо 7 дугаар огийн одоо өдөрлгүүд ард түмний энэ сайхан хамтын үйл ажиллагаан дээр бий болдог энэ сайхан одоо буур хайрхны дахлаг баяр наадам буюу асгтын наадам нэрээр бид хүндээ алдартай энэ сайхан баяр наадмын хурдан хязгаал насны мөрд удаа барайнд орж ирэхэд Өвөр хангай аймгийн хожирцмын яаж Чулуунбатын өсгөрийн одоо хурдан хээрээрээ за сайхан уралдаж төрүүлэн ирж төмөн олныг баясгаж байгаа торгон мөчийг одоо үзэгч та бүхэн одоо харж байна. За ингээд Өвөр хангай аймгийн хожирцмын яаж Чулуунбатын өсгөрийн одоо хурдан хээрүүрээ төрүүллээ. За амуу үзүүн дээр гарсан цагаас хурдан хязгаал насны мөрд уралдааныг хөтлөж уралдаж байсан Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын яаж Мөнхбаатарын Бадамдэржин одоо хурдан хүрээ алдсан зэр тал зүрэ амуу үзүүнд одоо урдлаа үзэгчтэй. За 3 дээр аргийн 3 дээр одоо бор хал зүр одоо орж ирсэн байгаа шүү үзэгчтэй. За бор хал зүр бол одоо 111 дугаартай уралдаанд дурдсан. За Өвөр хангай аймгийн тархтын хүрээ юм шиг байна да. За Баатар чулуун гэдэг үнцэн. За 4 дээр бол Өвөр хангай аймгийн Уян сумын Бадрал 5 дугаар угийн сумын алдарт туяач аймгийн ургамчин оюусрын гүрээ за наадлаар хээрүүрээ одоо зүтгэсэндээ үзэгчтэй. За хул өрөө ороод ирсэн. За ингээд энэ хоёр өрөөний аль нь 4 5 за хул өрөөд 4 Өвөр хангай аймгийн зүүн боёлын сумын 4 дугаар угаа Чамсрынгийн сономдорж хул өрөөд 4 дээр одоо урдалж Өвөр хангай аймгийн Уян сумын алдарт туяач аймгийн ургамчин оюусрынгийн Бямсрынгийн одоо урдан бороо аргагүй одоо урдалж айргийн 5 одоо урдаллаа. За өнгөж уралдаад Өвөр хангай аймгийн тарагдсан маш Бадралын голдын зэр дүрээ 6 шүү үзэгчтэй. 52 дугаартай уралдааны нууцсан хээрүүрээ 7 дээр одоо ороод ирлээ үзэгчтэй. За энэ одоо Өвөр хангай аймгийн хожирцмын 6 дугаар угаач Эрхэнбаатарын одоо эрхэн бэлгийн одоо урд өрөө байна. За өнгөн дээр одоо уралдаад байсан 69 дугаартай уралдааны Өвөр хангай аймгийн хожиртын Батгэрлийн дөмөрчөө загал халзан өрөө одоо орж ирлээ. За ингээ та бүхэндээ энэ сайхан баяр наадмын хурдан хязгаал насны мөрд уралдааныг хүргэлээ. Тэгэ сайхан уралдаан боллоо шүү. За энэ Өвөр хангай аймгийн Уян сумын уяач Эрдэнэтийн төмбийн Хүрлбаатарын зэр дүр одоо орж иж байна. Монгол наадмын торгон жолоо хурдан байж сараас гээд сайхан наадам төрүүлээ баяр өргөө. Сайхан байна өө. Би Өвөр хангай аймгийн хожирцсан 2 дугаар уяач залуу яач Чулуунбатын өсгөр гэдэг юм байна. За өсгөр өрөөнийхэн тухай ярихгүй. Энэ үрийн жил анх удаа оролцож байгаа. Дааш хөдөлгөөнд хордоо олон аритер авсан. Энэ жилийн анхны уралдаан байна тий. Энэ жилийн Өчил удам хаанах вэ? Төв аймгийн Арбалгын сумын харьяат уугуул Дэмбэл юм хавнаад. За өөрийгөө дэмждэг бас хамт уйдаг тийм ээ. Бас одоо ард тал бас байдаг хүмүүстэй бас хандаж өгч байна. За агаадаа маш баярлалаа даа хичээлээ да. За
За баяр хүргэе. За баярлалаа. За өөргөө цагаан танилцуулаа тий. Нэг Мөнхбаатарын Бодгон дөрж гэдэг Хөрөнгө аймгийн хайрхан талаас нь Ариат. Тийм залуу яач байна. За өрөөнийхөө тухай юу лээ? Энэ өрөөнд Үзүүл аймгийн Тарилсан Ариат, Дамжин сүргийн Ариун нар ингэж хүн гадуу. Зөв. Энд чи 3 жил ирж уралдаж байна. Зөв. Өмнө 2 жил төрүүлээд. За. Жил ам үзүүлчихлээ. За улам сайхан амжилт хүсье. Өнөөдөр сайхан хайрглаа баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр ингээд бараа асахтаа ирж буруудхан сайхан уралдаж айргийн тоорлоо. Баярлалаа. Сумын алдар туйж манал дүүдээ баярлалаа. Сайн мөрдүүлжээ. За бороо ордондоо өнгөрсөн жил сумандаа бас айргиж байсан байна. Нодны сумынхаа наадамд айргийн дүр хурдалсан. Сумынхаа сорилго төрүүлсэн. 3 алдртын наадмаар дүр үссэн. Энэ жил бол анхны л уралдаад сайхан таваар орлоо. Сэтгэл хөдлөмөр байна. За тэгээд сайхан нутгийн олондоо баяр наадам хийлээ тий. Энэ нутгийн чинь зохион байгуулалтын гоё наадам хийж байна. За энэхүү хурдан шандаст хязгаал насны морьд уралдааны төрүүж айргцсан түмэн эхүүдийн цолын дуудаж байшинглын одоо гардуулж байна. За ингээд төрүүж аймагуудаж айргцсан одоо морьдын байшинглыг хөл толдуургийн иргэн Эрдэнэ хүүгийн гэр бүл одоо ивент итгэгчид оролцсон байгаа. За ингээд одоо ивент итгэгчдийн одоо төлөөлөл завын наадмыг зохион байгуулагчдын зүгээс багийн удирдлагуудын зүгээс төрүүж айргцсан хязгаал насны морьд уралдаанд төрүүж айргцсан морьдын эзэн хүмүүст нь баяр хүргэж байшинглыг гардуулан өгч баяр хүргэлээ. За орчинсоо хурдан шүлэн насны морьдын уралдаа энгүү гарааны 6 дээрээс одоо иргэсэн. Нийтдээ 50-46 өрөө бүрдэгдсэн. Үнэхээр одоо олон морьд одоо уралдаж ийм сайхан наадам болж байгаа. За ингээд одоо хурдан шүлэн насны морьдын уралдааны үзүүр өрөөнд том удахгүй одоо та бүхэнд харуулахаар хэний анх өрөө үзэн харуулнаа. За энэ одоо Өвөр хангай аймгийн Зүүн баянаас 3 дугаар гэж Сумьягийн халиуны одоо хурдан зээл түрээ одоо цаатаар хээр үрээ хоёрдоорсон за замаасаа харж өгш. Наач зам бас маш ийгүү байгаа шүү. За ингээд одоо өцөрийн өрөөнүүд одоо бацэгэлтэй күүзгээр одоо оршуулж байна. За 1 дугаарт Өвөр хангай хамаархан одоо Сумьягийн яаш Баасангийн Дэлгэр дадаагийн одоо урд үрээ ус явж байгаа. За 425 дугаартай урдааны зам одоо мордсон Өвөр хангай аймгийн Зүүн баялсан байж Үлзийбаатарын хул үрээ өнгөн дээр одоо гарч ирсэн байгаа шүү үзэгчтэй. Үлзийбаатар хул үрээ. За ард дээр нь 229 дугаартай урдааны замд одоо мордсон үрээ 2 дээр одоо гарч ирсэн 229 дугаартай урдааны замд одоо мордсон үрээ. За ингээд одоо энэ хоёр өрөөл одоо шүлэн насны морьд урдаан дөнгөж ирэнгүүд одоо хөдлөөд одоо урдаан шүлэн насны морьд урдааныг одоо хөдлөөд одоо гараад ирсэн байгаа. За ингээд одоо өнөөдрийн баяр наадмын хурдан шүлэн насны морьд урдаан нийт 40 гаруй одоо үрээ 50 өрөө одоо мордсон байгаа шүү. За арын үрээнүүд одоо сайхан харуулад одоо оршуулнаа. За 30 дугаартай Өвөр хангай уянсан 1-р багш Жамбүрийн одоо урдан бор үрээ 3 дээр одоо орж иж байгаа харагдаж байна. За араас энэ 446 дугаартай 84 дугаартай урдан хээр үрээ одоо орж ирсэн. За наад өрөөдгөө одоо яг набо өрөөнүүдгээд одоо хамтаа явахгүй л ч юм бол одоо гүйцэхгүй шүү дээ. Зам жоохон бартаатай учраас одоо үзүүрийнхээ өрөөнүүдтэй явж байгаа л одоо зүрхлэгээ одоо харуулахгүй бол 11 дугаарт Өвөр хангай аймагт харагдсан байж бундын зээл дүрээ гэдэг үрээ сая үзүүрийн 7-8 өрөөд одоо гараад ирсэн байгаа. За 69 дугаартай урдааны замд одоо мордсон шарга үрээ одоо уршиж байгаа. Өвөр хангай хөдөлсөн мэсэм алдардааж Баатаргуугийн Бям тогтхын шарга үрээ энэ 4-5-ын бөөрөн дээр одоо гарч ирсэн. 4-5-ын бөөрөн дээр одоо 4-ын бөөрөн дээр одоо гарч ирсэн харагдаж байна. За 3-ын бөөрөн дээр 38 дугаартай урд үрээ гарч ирсэн байж үзэгчтэй. За энэ өрөөл одоо Өвөр хангай аймгийн хайрхан дулаансан байж онкрын шийлгүүтээ одоо хөр үрээ 3 дээр одоо гарч ирсэн байгаа. 3 дээр одоо гарч ирсэн байгаа. За өнгөний 2 өрөө бол одоо арын үнэс нилээ сэрхэн болоод одоо уршиж байгаа шүү. За 3 дээр бол одоо 38 дугаартай урдааны замд одоо мордсон Өвөр хангай аймгийн хайрхан дулаансан байж онкрын шийлгүүтээ одоо урд үрээ. Түүний ардал дээр одоо 69 дугаартай урдааны Өвөр хангай аймгийн хожир цөмгийн уяаш Баатаргуугийн Бям тогтхон одоо урд үрээ. За өнгөний 2 өрөө бол одоо арын үнэс нилээ сэрхэн болсон ба харагдаж байна. 445 дугаартай юм бол одоо хээр үрээ 2 дээр одоо гараад ирсэн. Задгаа дэлтэй хээр үрээ 445 дугаартай юм шиг харагдлаа даа. За энэ Өвөр хангай аймгийн хайрхан дулаансан юм яаж Бямбч өдрийн Батмягмрын одоо хурдан үрээ. Батмягмрын одоо хурдан үрээ. За Батмагрын одоо хурдан үрээ. Өвөр хангай аймгийн хайрхан дулаансан онкрын шийлгүүтийн одоо хурдан хөр үрээ одоо уршиж байгаа бол 69 дугаартай урдааны замд одоо мордсон шарга өрөө одоо Өвөр хангай хөдөлсөн юм яаж Бямбаатаргуугийн Бямцдгаа одоо урдан шарга өрөө. Энэ хоёр 3-4 дээр одоо уршиж байгаа маа.
За ингээд өнөөдрийн баян наадмын хурдан шүдэл насны мөрдөө уралдааны 229 дугаар уралдааны замдурсан Өрөнгө аймгийн хайрхан дулаан сумын уяач Мягмарын Батмагмын одоо хурдан хээрүүрээ хөдөлсөн хിവэрээ үзэгчтэй. За хээрүүрээ бол одоо хурдан шүдэл насны мөрдөө уралдааныг хөдлөөд одоо уршилж байгаа бол 445 дугаартай уралдааны замдурсан хээрүүрээ бол 2 дээр удаа гараад ирсэн. За ингээд энэ хоёр өрөөр одоо энэ буурал хайрхны тахлаг баян наадмын хурдан шүдэл насны мөрдөө уралдааныг хөдлөөд арын өрөөнөөс нэлээд сэргэн болсон. За 229 дугаар уралдааны замдурсан Өрөнгө аймгийн хайрхан дулаан сумын уяач Ямбч өдрийн Батмагмарын хээрүүрээ шүү үзэгчтэй. 445 дугаартай уралдааны замдурсан энэ хиний үрээл одоо алтан гэрлүү хээрүүрээ авахад Өрөнгө аймгийн Батэрцэн сумын алтан гэрлийн хээрүүрээ. За түүний 3 дээр 69 дугаартай уралдааны замдурсан мордсон Өрөнгө аймгийн хожирцэн уяач Бямдохтын одоо хурдан шар хүрээ 3 дээр гарсан. За 4 дээр 38 дугаартай уралдааны замдурсан мордсон Өрөнгө аймгийн хайрхан дулаан сумын уяач Шийлгүтийн одоо хурдан хүрээ. За 5 дээр 30 дугаартай уралдааны замдурсан Өрөнгө аймгийн оюун сумын уяач Жавин бүрийн одоо хурдан алга хүрээ. За араас одоо алга хүрээд орж ирж байгаа даа. За энэ алга хүрээд одоо Өрөнгө аймгийн хайрхан дулаан сумын уяач Дэлгэр далайгийн хээр алга хүрээ шүү үзэгчтэй. За хээр алга хүрээ. За энэ өрөөнөтөө явахгүй бол үзүүрийн өрөөнөт чи байргаад гүйцэхдэггүй шүү дээ. За арын өрөөнөт одоо сэрэг орж ирсэн. Үзүүрийн 6 өрөө бол одоо нэлээд ширэг үлдээ гарч ирээд хурдан шүдэл насны мөрдөө уралдааны хөдлөөд арын өрөөс нэлээд сэрэг болсон даа. За ар дээр нь 83 дугаартай уралдааны Өрөнгө аймгийн хайрхан дулаан сумын Мөнх хотгоны хар үрээ цаатаар одоо уршилж байгаа. Мөнх хотгоны одоо хурдан хар үрээ одоо уршилж байгаа. Дунд нь номер нь хийсэд байгаа задгаа дэлтэй хэр үрээ зэр дүрээ одоо уршилж байгаа. За энэ өрөөнүүд бол 789 өрөөнүүд дээр зөөр өрөөнүүд Өрөнгө аймгийн хайрхан дулаан Мөнх хотгоны одоо хурдан хар үрээ одоо уршилж байгаа. За наатлаар зөөл гарууд яваарай. Зөөлхөм. За ингээд өнгөлөд 3 өрөвж байгаа. Түүний арал дээр 38 дугаартай уралдааны замд одоо мордсон зэр дүрээ одоо уршилж байгаа. Хөр өрөө одоо энэ гарсан цагаас үзүр өрөөнд одоо уршилж байгаа. Өрөнгө аймгийн хайрхан дулаан Шийлгөтөө хөр үрээ. За 5 руу бол одоо Өрөнгө аймгийн хайрхан дулаан сумын уяач Баасангийн Дэлгэр далайгийн хээр алга өрөөд ороод ирсэн үзэгчтэй. Эрхэм бэлэг гэдэг үнцэн удаа уршилж байгаа. 5 дээр ороод ирсэн удаа уршилж байна. За одоо уршилнаа. 5-ын борондоор ороод ирсэн 4 дээр Өрөнгө аймгийн оюун сумын 1-р уяач Жавин бүрийн зээрэн загал гэдэг үрээ 4 дээр шүү үзэгчтэй. Оодон сүлдээ зээрэн загал гэдэг үрээ одоо шүдэл насны мөрдөө шандасд одоо шүдэл насны мөрдөө уралдааны 4 дээр одоо уршилж байгаа. За одоо уршаад одоо харуулж байгаа 445 дугаартай энэ Өрөнгө аймгийн Батцэн сумын уяач алтан гэрлийн хээрүүрээ юм болов гэж би таамаглаад байгаа юм да. 445 дугаартай өрөөд одоо энэ дээр одоо харахын их бүртгэлгүй одоо гарсан юм шиг харагдаад байна. За одоо уршнаа үзүүрийн 2 өрөөд одоо уршилж байгаа. За наа 445 дугаартай энэ Өрөнгө аймгийн Батцэн сумын 6 дугаар уяач Бадам Жунагийн хээрүүрээ шүү үзэгчтэй. Бадам Жунагийн хээр халзуу өрөө юм байна шүү үзэгчтэй. За энэ одоо яг Батцэн сумын уяачийн гал дээрс мордсон ийм одоо урд үрээ гэж би одоо таамаглаж зүг байна. Гэвч шар хүрээч урагшаа нийт улсаар гаад ороод ирсэн Өрөнгө аймгийн хожирсан 2 дугаар сумын алдарт бааш Баатаргүйн Бямдохтон одоо хурдан шар хүрээ 2 руу ороод ирсэн байгаа харагдаж байна. 2 руу ороод ирсэн байгаа харагдаж байна. За 3 доо 229 дугаартай Өрөнгө аймгийн хайрхан дулаан сумын Батмагмарын одоо хурдан хээр үрээ ингээд одоо уршилж байгаа. За энэ урдлын өрөөг бол тооцохгүй шүү. Урдлын өрөөг бол тооцохгүй. За ингээд шаргуур бол одоо хөдөлсөн хിവэрээ одоо уршилж байгаа. Өрөнгө аймгийн хайрхан дулаан сумын хожирцмын уяач Баатаргүйн Бямдохтон одоо хурдан шаргуураа хөдөлсөн хിവэрээ үзэгшээ хөдөлсөн хിവэрээ. За ар дээр нь 229 дугаартай уралдааны замд одоо мордсон хээр өрөө бол одоо Өрөнгө аймгийн хайрхан дулаан сумын уяач Бямбч өдрийн Батмагмарын одоо хурдан хээр өрөө гэсэн. За ингээд энэ хоёр өрөө бол одоо ингээд Өрөнгө аймгийн оюун сумын өлт 7 дугаар угийн нутагт зохион байгуулагдж байгаа буурал хайрхны тахлаг буюу энэ сайхан сорилго уралдааны хурдан одоо энэ сайхан баяр багтан буйн төрсөн сайхан уралдааны хурдан шүдэл насны мөрд уралдааныг хөтлөөд одоо уршилж байгаа маа үзэгчтэй. 69 дугаартай уралдааны замдсан Өрөнгө аймгийн хожирцсан 2 дугааргийн сумын алдарт байж Баатаргүйн Бямдохтон одоо хурдан шаргуураа хөтөлсөн хിവэрээ. За түүний ардал дээр 229 дугаартай уралдааны замдсан Өрөнгө аймгийн хайрхан дулаан сумын Бямбч өдрийн Батмагмарын одоо хурдан хээр үрээ гэсэн. За үзүүрээ 2 өрөөний оронд үзүүштэйг уралдаан гарлаадаа үзэгчтэй. Галтайхан ганга шаргуураа цаатлаар бол одоо зүтгэж байгаа харагдаж байна. Бууж өгөхгүй юм байна. Шаргуураа Өрөнгө аймгийн хожирцмын сумын алдарт уяач Бямдохтын Баатаргүйн Бямдохтын шаргуураа шүү үзэгчтэй. Өрөнгө аймгийн хайрхан дулаан сумын Батмагмарын одоо хурдан хээр үрээ 2 дээр одоо уршилж байгаа. 2 чиг гатгатаа шаргуураа өрөөдөр нэг шалзайт үзээр төрүүлэх юм байна үзэгчтэй. За ер нь одоо арын өнөөсөө холхон тасарч байгаа харагдаж байна. За ингээ шаргуураа за ингээд одоо бүр үзүүлж эхэллээ. Өрөнгө аймгийн хожирцмын сумын алдарт уяач Баатаргүйн Бямдохтын одоо хурдан шаргуураа Өрөнгө аймгийн оюун сумын 7 дугаар угийн
удаг зохион байгуулагдаж байгаа буурал хайрхны тахилга үеийн наадмын хурдан шүлэн насны шандас шүлэн насны мөрд уралдаанд 46 өрөө бүртгэгдэж инхүү шарга үрэ төрүүлэн гэж төмөн олныг өсгөж байгаа сайхан дүр зургийг одоо үзэгч тааг харж байна. Ингээд энэ сайхан одоо баяр наадмыг үзэгч таавганд өргөхөд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Лувсан цэргийн баяр сайхан одоо хамтран ажиллаж байгаа гэдгийг таавганд хийж талархал илэрхийлье. За ингээд шүлэн насны мөрд уралдаанд өвөр хангаан үйлчилж байгаа Сүмэн алдарт баш Баатаргуугийн Бямдгтхан одоо хурдан шаргад үрэ холхон дасархаа одоо төрүүлэн орлоо. За Ари Батбямгарын одоо хурдан зээр дүрэм. За араас 111 дугаартай урдааны замд орцсон уян сүмийн 5 дугааргийн үе 111 дугаартай урдааны замд одоо морцсон зээр дүрэ 3 дээр одоо урдарлаа. За энэ Хүүран аймагт харагдсан бундын зээр дүрэ шүүлэгчтэй 3 дээр одоо урлаа. Бундын зээр дүрэ 3 дээр одоо урдарлаа. За гасан цагаас өнгөнөр одоо урдж байсан Хүүран аймгийн 60 бүрийн зээрэн загал одоо хайрагдлаа үлгчлээ. Зээрэн загал одоо хайрагдлаа. За хол дүрэ 5. За 102 дугаартай хол дүрэ 5 дээр одоо орж иж байгаа юм биш үзэгчтэй. За ингээд одоо энэ хол дүрээ бол одоо Хүүран аймгийн зүүн баялан сумын отхон жаргалын зүүн баялан отхон жаргалын хол дүрээ 5 дээр одоо ордолж байгаа юм байна. За ингээд одоо арын өрөөнөд орж ирлээ. За сайхан уралдаж төрүүллээ. Баяр хүргье. За баярлалаа. Шарга өрөөнийхээ тухай. Шарга өрөө Уран аймгийн хужирдсан мас ирж байгаа. Баян онгор аймгийн богд сумын харьяат Жүлтэн гэдэг дүүгээс авсан. Тэгээ энэ жил битүү өрөө сайхан дөрвөллээ. Өөрөө тэнцвол юу Уран аймгийн хужирдсан харьяат сумын алдартай Бямдгтхан гэдэг. Энэ манай дүү болд гэдэг дүүгээ өрөө баг. Хэр үрээ сайхан уралдаж өнөөдөр амуу зүудлээ. За дүүгийн хувьд өнөөдөр чинь сайхан авч байна да. Харин тэглээ. 2 өрөөтэй ирээд 2 өрөөгөө хоёулын сайхан харагдууллаа. За хэр өрнийхээ сайхан амжилтаас нь энэ битүү өрөө юм уу? Өрөө. Тий. Эрдэнэтэй орхон гэдэг хэ унагаад байгаа. Аймаг алдарт байж Батмягмархи өрөө гоё. Хайрлын мэн тий. Өрөө сайхан гурлаа баяр хүргье. Цаа баярлалаа. За тэглээ. За өрөөнийхээ тухай миний мэдээ сайхан урлаа. Оо манай хүүхдийн нэр яг бүрүү. За. Сэглэгээд. Угшлан дурантай аймаг 3 заглаа. Баатайхан. Том баатай. Зээрэн загал болоо. Тий. За өмнөх хэмжил нодондааганда баруун бүстэй хайргийн хуваар нарийн хэлэх баг. Тэгээ баг сагнаад сунны их нарийн замбалын ногоон мөрний нээлттэй наадмад төрөвсөн. За хурдан шандас шүлэн насны мөрд уралдаанд төрүүлж яригцсан амуу үзүүлсэн мордын байшинглыг одоо гардуулж байна. За төрүү одоо шүлэн болон амуу үзүүнд одоо хурдалсан өрөөнүүдийн шагналыг хөл 7 дугааргийн иргэн Бямдаржин гэрвэл за мөн одоо 3-аас 5 одоо хурдалсан өрөөнүүдийн байшинглыг Жамбал давгийн одоо гэр бүл ивент итгэж одоо оролцож байшинглыг гардуулан өгч баяр хүргэж байна. За оржилоо. За ер нь бүтэн дүүрэн сайхан тавьчихсан шүү. За хурдан даагны уралдаан гоо гарааны 6 дээрээс ирсэн 55 дугаартай өөрөө хөвчөрсөн байж соёлын жигждийн бордоог сая хөдлөөд одоо гарч ирсэн. За хөнгөн дээр одоо 37 дугаартай өвөр хангаан боён сумын 8 дугаарыг Сүмэн алдартай инх тайвны бордоог одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За өвөр хангаан хөвчөрсөн байж соёлын жигждийн одоо урдам тааг одоо цаатлаар одоос нэлээд ширүүг хөлдөө одоо гарч ирсэн. За жоохон ойртой юм шүү манай. Золооч. За ингээд өнгөн дээр 37 дугаартай өвөр хангаан боён сумын 8 дугааргийн үе ачаа инх тайвны Сүмэн алдартай инх тайвны одоо урдам бордоог өнөөдрийн баян наадмын хурдан даагны уралдааныг одоо хөдлөөд одоо гараад ирсэн. 445 дугаартай энэ өвөр хангаан аймгийн Өвөр хангаан аймгийн Батбямгарын сумын уяаж алтан гэрлийн уян дээрс морсон зээг талцсан 4-5-ын бөөрөн дээр одоо гарч ирсэн харагдаж байна. За энэ өөртөл бол одоо нэлээ тухайхаа. За заахан 130 хэд дугаартай юм бэ? Нэг одоо нэг хээр дагуу сүлбэрийн дагнууд дээр 2 дээр одоо гарч ирлээ шүү үзэгчтэй. За 132 дугаартай Өвөр хангаан аймгийн зүүн баялан сумын Үзий Баатарын одоо хурдан хээр даг одоо 132 дугаартай урдааны замд орсон хэд 2 дээр одоо гарч ирсэн. За цаатлаар одоо 456 дугаартай урдааны замд одоо мордсон хурдандаа 3 хардаа 3 дээр одоо гарч ирсэн тайм 456 дугаартай урдааны замд одоо мордсон хурдандаа бол одоо 3 дээр одоо гарч ирсэн. За жоохон хойш суугаад арын дагнуудаа харуулж байна. 10-ын бөөн дээр явж дагнуудаа бас харуулнаа. Газар ойрхон болохоор эдэртэй явахгүй болохгүй байгаа. 5 дугаартай урдааны замд одоо урдан дагуулууд
Өвөр хангай аймгийн уянсан 3 дугаар үеийн уяач наран тогтгийн мөнгөн сэлмийн одоо урдан дааг бас энэ өнгөний дагнуудаар одоо ороод ирсэн байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. Хээр даг одоо ороод ирсэн байгаа харагдаж байна. 484 дугаартаа урдааны замд морцсон урдан дааг бас үзүүрийн дагнуудаар ороод ирсэн. Энэ одоо Өвөр хангай аймгийн зүүн баян дэсмийн Сономдоржийн хонгор дааг байна. 484 дугаартаа урдааны замд морцсон. Түүний цаатлаар 32 дугаартаа урдааны замд морцсон. Зээр даг задгаа дэлтэй зар даг сэвэлзэл одоо ороод ирлээ шүү үзэгчтэй. 32 дугаартаа урдааны замд морцсон. Энэ 32 дугаартаа дагаад Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын 3 дугаар өнгөж Баяр Сүрэнгийн одоо урдан сартай зээрд байгаа наа. Сартай зээрд байгаа. За энэ 5 дугаартаа одоо урдан хонгор даг одоо өршлээд байгаа шүү. Энэ дээр хээр даг гэж үлдсэн баг мөнгөн сэлмийн одоо хонгор даг юм болоо. За одоо уршилнаа. Одоо ер нь одоо үзүүрийн дагнуудаагаа дурлахгүй бол ер нь одоо газар одоо ойрхон учраас. За энэ 484 дугаартаа энэ дээр хонгор даг зөөлхө. Өвөр хангай аймгийн зүүн баялан сумын Сономдоржийн хонгор даг төвний урал дээр 456 дугаартаа урдааны замд одоо морцсон хар даг одоо уршилж байгаа. За энэ хар даг бол Өвөр хангай аймгийн хожирцны 2 дугаар өнгө уяач Дарамжийн одоо урдан хар даг шүү үзэгчтэй. За энэ одоо сая хурдан их насны мөрдөө уралдаанд халтраад мороо дөрүүлдэг Гарамжийн одоо урдан дагаа. За одоо ингээд хөнгөлөө 4 даг тасарсан байдалтай үзэгчтэй. 32 дугаартаа энэ 3 дагны хамгийн цаатлаар Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын 3 дугаар өнгөш Баяр Сүрэнгийн сартай зайр даг одоо уршилж байгаа. За мөн одоо 420 дугаартай даг одоо энэ үзүүрийн дагнуудаар ороод ирсэн одоо уршилж байгаа шүү үзэгчтэй. За 425 дугаартай Өвөр хангай аймгийн тарагцсан байж Огшингийн хонгор алдсан даг юм байна шүү үзэгчтэй. 425 дугаартай уралдааны замд урдсан. За энэ зээр талцсан даг байна да. Зээр талцсан даг. За наадлын одоо чарга даг одоо уршилж байгаа. За урагшлаа дугаараа. За ингээд Өвөр хангай аймгийн Өлс 7 дугаар үеийн нутагт зохион байгуулагдж байгаа 2026 оны буурал хайрхны тахлаг баян наадам хурдан дагны уралдааны Өлзүүрийн 2 дагаа 37 дугаартай уралдааны замд Өвөр хангай аймгийн оюун сумын сумын алдартай инх тайвны бордог гарсан цагаас хурдан дагны уралдааны хөтөлж одоо уралдаж байгаа. Сумын алдартай инх тайвны бордог бол одоо хурдан дагны уралдааны хөтөлсөн одоо уршилж байгаа. За цаатал дээр нь 32 дугаартай уралдааны замд одоо морцсон Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын уяач Баяр Сүрэнгийн сартай зээр даг 2 дээр одоо гараад ирсэн. За ингээд энэ 2 даг бол өнөөдрийн баяр наадмын хурдан дагны уралдааны хөтөлсөн байгаа. За арын дагнууд нэлээд ширэг үйлд орсон. Зээр талцсан даг одоо орж ирлээ. 38 дугаартай уралдааны замд энэ Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын 1-р өгийн уяач Шийлэг Батын одоо зээр талцсан даг өнгөний 2 даган дээр нөрөөгөн дөөнөд одоо ширүүгөө одоо орж ирлээ. Ширүүгөө орж ирсэн. Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын уяач Шийлэг Батын зээр даг одоо зээр талцсан даг хурдан дагны уралдааны хөдлөөд эхэлсэн. За Өвөр хангай аймгийн уян сумын 8-р өгийн уяач инх тайвны бурдаг. За Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын Баяр Сүрэнгийн сартай зээр даг гэсэн энэ 3 даг бол одоо өнөөдрийн баян наадмын хурдан дагны уралдааны хөтөлсөн. За арын дагнуудаа хальтныг сайхан одоо харуулж арын дагнууд бол нэлээд ширэг үйлдэлд орж ирж байгаа. За араас одоо хонгор даг одоо орж ирж байна. За хонгор даг одоо ширэг үйлдэлд орж ирсэн. 111 дугаартай уралдааны замд одоо морцсон хурдан хонгор даг бол өнөөдрийн баян наадмын хурдан шандас дагны уралдааны 4-дөр одоо орж ирж байгаа харагдаж байна. 111 дугаартай уралдааны замд одоо морцсон юм байна. За энэ одоо уралдаанчууд ер нь одоо энэ морио бол мөрдгүүлдгүй юм шиг байгаамаа ингээд одоо гаргаад тавьчихдсан байлээ. За арын дагнуудыг одоо харуулнаа. Арын дагнуудыг одоо харуулъя. За араас дахиад одоо цагаан шарга даг одоо орж ирлээ. Цагаан шарга даг хэдэн номертой юм бэ? 73 номертой. За энэ цагаан шарга даг бол Өвөр хангай аймгийн оюун сумын 8 дугаар өгийн уяач дөрж готгүй хайтгүй чарга даг шүү үзэгчтэй. За одоо урагшлаа. Одоо урагшлаад өдрийн дагнууд тэрнийг хонгор даг бол нэлээд ширэг эмэгтэйгүүд унсан хонгор даг. За өдрийн дагнууд үндсэндээ одоо барай зүтгээд эхэлсэн шүү. Өвөр хангай аймгийн 8 дугаар өгийн уяач за инх тайвны бордагны хөлийнх чинь жоохон суларсан байгаа харагдаж байна. За цаатлаар тэр эмэгтэйгүүд унсан хонгор даг нэлээд ширэг үйлдэл гарч ирээд өдрийн дагнууд дээр одоо нэлээд ширэг уралдаан гаргасан даа. Тэр Өвөр хангай аймгийн хожирцны 1-р өгийн уяач дашлагтгийн хонгор даг байгаа. Дашлагтгийн хонгор даг 2 руу шургаж байна. За яваар өнгөний даганд очоорой. Дашлагтгийн хонгор даг бол 2 дээр одоо шургаж харагдаж байна. За энэ эмэгтэйгүүд унсан энэ мөцөг өндөр Өвөр хангай аймгийн хожирцны 1-р өгийн уяач дашлагтгийн хонгор даг шүү үзэгчтэй. За тогтох тулам гэдэг охин унтсан байгаа. Эмэгтэйгүүд унтсан хонгор даг бол араас ширүүхэн одоо дайрж байгаа харагдаж байна. Ширүүхэн дайрж байгаа харагдаж байна. За ингээд хурдан дагны уралдааны өнгөний даг бол одоо барайнд орж байгаа. За ингээд хурдан шандас хурдан дагны уралдаанд нийтдээ 38 даг уралдсан. Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын уяач Шийлэг Батын зээр талцсан даг одоо төрүүлэн гэрш төмөө олныг одоо баясгаж байна. Ингээд буурал хайрхны тахлаг баян наадам хурдан дагны уралдаанд Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын Шийлэг Дотын одоо хурдан зээр талцсан даг одоо төрүүлээ. Аман үзэнд Өвөр хангай аймгийн хожирцны 1-р өгийн уяач дашлагтгийн одоо хонгор даг араас үтгээд аман үзэнд одоо урдлаа. Аман үзэнд одоо урдлаа. За арын дагнууд одоо бас арын дагнуудын хооронд сонирхолтой уралдаан гарнаа. За 3 дээр одоо хонгор даг 111 дугаартай хонгор даг бол 3 дээр одоо орж иж байгаа үзэгчтэй. 111 дугаартай уралдаансан. За энэ хонгор даг бол Өвөр хангай аймгийн тарагцсан мэс алдарт байж Бундын аймгийн алдарт байж Бундын хонгор даг шүү үзэгчтэй. Бундын хонгор даг 3 дээр одоо оршиж байна. Бундын хонгор даг 3 дээр одоо оршиж байна.
За орж ирлээ. Дөрөвдөр хийний дагавар жисэн Өвөрхангай аймгийн Хайрхан дулаасан байж Баяр Сүрэнгийн сартай зардаг. Дөрөвдөр Өвөрхангай аймгийн Уян сумын яаш хайдын шарга 5 дээр одоо орлоо. За араас одоо дагнууд орж ирсэн. За ингээд одоо арын дагнууд бөөнд орж ирсэн. За нөгөө Энх тайвны бор даг одоо орж ирлээ. 484 дугаартай өнгөн дөр одоо орлоо. Зүүн Баялан сумын Сономдоржи хонгор даг одоо орж ирлээ. За тэгээд арын дагнууд бол бөөнд одоо орж ирж байна. Ингээд 38 даг уралдсан. За үнэхээр онц сонирхолтой ийм одоо сайхан уралдаан боллоо. Тэгээ та бүхэндээ хурдан даагны уралдааныг хүргэлээ. 36 даагнаас амуу зөнд одоо ордлоо. Оо баярлалаа. Сэтгэл сайхан өндөр нөө. Намайг Өвөрхангай аймгийн хөдөлсөн байр. Дөрж ирэх очдог тэгээ. Энэ хонгор даг миний унгаа даг юм. За эцэг нь эцэггийн Өвөрхангай аймгийн хөдөлсөн байраад гончгийн атгүй гээд. За. Би аймгийн алдар төвч алтан шидрахаасаа авч ирсэн. Энэ их нь болохоор манай унгонг байгаа. Дээд талаасаа манай өвөө дорж хорлог гэдэг юм. Манай аавын өвөө манайхны удам хол хонгор одооны хөдөлтөний удамдаа. За тэгээд одоо сайхан шууд дамжуулт үзэж байгаа бас ах トゥ адаав ээж гэдэг юм уу тийм ээ одоо тусал дэмждэг хүмүүс таанд гэж. Оо тэгээд хаамн тэнгэрээс харж байгаа хаагүй. Ижтэй төрүүлсэн ижтэй баярлалаа. Хань жил намайг дэмдэг бүх сайхан хүмүүндээ баярлалаа гэж хэлье. За саяны ундаг охин Байсаар байгаа юм. Данаа шив. Энэ За манай дүү охин. тийм төрөлдөө юм уу? Яа төрсөнд байш. Цэрнэ дэмдэг нь манай хичээ. Ихтэй баярлалаа мө. Хурдмөр цордуулахад бас унааж өгдөг бол бас минус чи юу вэ болох тийм ээ. Энэ дүүдээ ста баярлалаа гэж хэлээ да. За өнөөдөр унган даахаа ирж хамаа үзүүллээ. За дүү өөрийгөө сайхан танилцуулахгүй юу тийм? Намайг Цэрнэ дэмдийн Номон гэрэл гэдэг. Би 9 настай одоо 4-р ангид орно. Тэгээд өнөөдөр дагштайхтайгийнхаа унган даагыг унсанд үнэхээр их баяртай байна. Нилээ араас гараад тэгээд чи зүтгэсэн шүү дээ сая тий. Өмнөний дагнууд нилээ холдсон байсан тэгээ яа гэж бодож юу тий араас ер нь дээр нь найруулыг зүтсэн тийм ээ. Тэгээд ангийнхаа за хэдэн жил морь унж байна гоо. Одоо юу 2 дахь жил явж байгаа. За тэгээд чамааг үзэж байгаа одоо ээж аав тэгээд таньдаг хүмүүстэй найзуудаа хандаж бас сайхан мэдлэгээ төвшүүлэхгүй тий. Тэд нартай бол найзуудтай бас ингэж хурдмаар унж сураарай. Тэгээ бас аав ээжтэй хайртай шүү гэж хэлье. За энэхүү хурдан даагны уралдаан төрүүлж яригдсан төмөөхүүдийг цолдож байшинглын гардуул хөл ажиллагаа явагдаж байна. За өнөөдрийн баян наадмын хурдан шандас даагны уралдааны дайргийн 5 дот ордолсон даагнуудын байшинглыг за Уян сумын угуул бизнесмен Чимэд Дамбын ган зөргийн гэр бүл одоо ивент итгэж одоо оролцсон байгаа. За ингээд одоо ивент итгэгч одоо гэр бүлийн төлөөлөл за мөн одоо бас баян наадмын зохион байгуулагчдын зүгээс хурдан шандас даагны уралдаан төрүүлж яригдсан болон за өнөөдрийн баян наадамд амжилттай оролцсон даагнуудын эзэн хүмүүст уралдаан шүүгтүүдэд одоо бас баяр хүргэж за байшигнал одоо бэлэг дурсгалын зүйлийг хардуулан өгч баяр хүргэж байна. За Өвөрхангай аймгийн Уян сумын хөлт 7 дугааргийн асхтын баяр наадам буюу за буурал хайрхны тахлах баяр наадам өргөн дэлгэр сайхан үргэлжилж байлаа. За ингээд үндэсний өвхөн барилдаан бас зохион байгуулагдсан. Үндэсний өвхөн барилдаанд нутаг нутгийн бас олон сайхан одоо хүчтэнгүүд маань бас хүрэлцэн гэрж одоо өнөөдрийн баяр наадмын одоо үндэсний өвхөн барилдаанд бас одоглон барилцсан гэдгийг та бүхэндээ хэлье. За үндэсний өвхөн барилдаан бас эхнээсээ энэ тэнцвэр хөрсөлдөөнтэй олон сайхан одоо барилдаануудаар дүүрэн сайхан одоо үргэлж исэн байгаа. За дашин дуулахад одоо үндэсний өвхөн барилдааныг Өвөрхангай аймгийн Уян сумын үлд 7 дугааргийн бизнесмен Даваасрангийн одоо гэр бүл одоо бүрэн дүүрэн сайхан ивент итгэсэн. За ер нь бол одоо Даваасран бол одоо нутаг орондоо хийж байгаа бүтээн байгуулалт за үйл ажиллагаа арга хэмжээнүүдийг сайхан ивент итгэж одоо оролцдог. За энэ жилийн одоо энэ буурал хайрхны тахлах баяр наадам буюу асхтын сайхан баяр наадмыг нийт 10 сая төгрөгөөр одоо ивент итгэж одоо оролцсон байна. Түүнчлэн одоо энэ сайхан нэвтрүүлгийг үзэгч та бүхний хүртэлход бид бүхнийг одоо ивент итгэж манай телевизтэй манай уран бүтээлчтэй хамтран ажилласан бол Өвөрхангай аймгийн Уян сумын угуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч за Өвөрхангай аймгийн Уян сумын тайлгын шар бүхий холбооны тэргүүн Тусан зэрэнгийн баяр сайхан маань байгаа гэдгийг та бүхэнд айлгаж таатай байна. Тэгээд энэ хүмүүстэй бас талархал төвшүүлж ажлын өндрөх амжилтыг хүсье өрөөё. За ингээд үндэсний өвхөн барилдаа эхнээс энэ тэнцвэр хөрсөлдөөнтэй сайхан барилдаануудаар дөөрөнгөрнөж за буурал хайрхын тахлах баяр наадамд Өвөрхангай аймгийн Хар өрн сумын угуул их Монголын хүчтэн дэвжээний өөх аймгийн зан голдын гомдорж одоо төрүүлж за Өвөрхангай аймгийн Уян сумын Харьяат
их Монголын хүчтэн дэвжээ тайлгын шар бүхий холбооны бүх аймгийн нэгчин хөрөл очрын дашцыг одоо үзүүлсэн юм аа. За их шүүхт Өрөнгө аймгийн 30 сумын харьяат аймгийн харцаг Бачиргал за Өрөнгө аймгийн Үлзий сумын харьяат сумын зан Улаанбанд нарт шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд төрүүлж үзүүлж их шүүхт одоо шалгарсан бүхчүүдийн баяр шагналыг баяр наадмын зохион байгуулагчид болон за ивент тэтгэгчдийн одоо төлөөллүүд өрөмжил, медаль, мөнгөний шагналаар шагнаж урамшуулан шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Буурал хайрхны тахлагд ирж сайхан дөрүүлээ. За баярлаа. Оюун сумын буурал хайрхны тахлаг анхудаа ирж барилж байна. Та аймгийнхаа наадмын өмнөөс том сайхан хайрхан дээрээс сайхан барилтыг хийсэн бодолтой ирснээр баярлалаа төрсөн. Өнөөдөр нутгийнхаа энэ сайхан буурал хайрхны наадамд ирж сайхан барилтыг үзүүллээ. Сэтгэлээ болгохгүй. Тийм нутгаагаа сайхан тахлагтай хайрхан дэрж барилдаж үзүүлсэндээ баяртай байна. Тэгээд нутгийн зоолондоо сайхан цуцгааж сайхан намарч ирээ л гэж хэлээ та. Сайхан наадам уламжлал болгон зохион байгуулалтын наадам бас өргөн дэлгэр боллоо. Баяр наадам сэтгэлээ олцгүй тий. За баяр наадам маань өргөн дэлгэр сайхан боллоо. Тэгээд 7 баг маань одоо буурал харихныхаа тахлагт наадмыг хийгээд одоо ингээд олон жил болж байна уламжлалгоод. Тэгээд жил ирэх тусам бас сайхан зохион байгуулалттай өргөн дэлгэр үнэхээр сайхан болж байна. Ард түмэн тэгээд бас 7 багийн иргэд маань ч үнэхээр сайхан дэмжиж байна. Тэгээд бас бүгдөө л сайхан сэтгэл гар бие ингээд оролцлоо. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Бас энэ тэндээс олон сайхан уяач идэрлээ, олон сайхан бүхчүүд идэрлээ, олон сайхан харваач идэрлээ. Тэгээд үнэхээр сайхан байна. За эрхэм мөндөд үзэгчдээ бид бүхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээр Өвөр хангай аймгийн Уян сумын Өл Долдуураагийн нутагт орших буурал хайрхны тахлаг баяр наадам болоод за асхтын одоо баяр наадмыг бүрэн эрхээр сурвалжлан одоо үзэгч та бүхнийг хүртээлэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан Өвөр хангай аймгийн Уян сумын угуул тайлгын шар бүхий холбооны тэргүүн за аймгийн иргэдийн төлөөлөгчд урлын төлөөлөгч Лувсан зэрэнгийн баяр сайхан болон за баяр наадмыг зохион байгуулсан за Өвөр хангай аймгийн Уян сумын Өл Долдуураагийн одоо багийн дарга багийн иргэдийн нийтийн хурлын дарга болон за багийн хамт олон баяр наадмыг зохион байгуулагч нартаа талархал дэвшүүлж энэ ороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.